2. Эхлэе. Энэ арал дээрх амьд үлдсэн хүмүүс зомбины довтлогоог бүтэн 10 жил эсэргүүцжээ. Тэд урьдчилан янз бүрийн хавх тавьж, баазаа бат бэх цайз болгон бэхжүүлсэн байна. Гэвч энэ сүүлийн дараах ертөнцид хамгийн аюултай нь хэрцгий цусанд шунсан зомби биш. Логон болон 2 эмэгтэй хамтрагч. Тэд тэнүүчилж явдаг шагналын анчид байлаа. Тэр өдөр тэд нэгэн даалгавар хүлээж авсан нь нэг хүнийг аврах явдал байв. Тангарагтны сүмд хулгайлагдсан амьд үлдсэн охиныг охин Рэйчел эхэндээ энэ 8-анд оролцохыг хүссэнгүй. Учир нь тангарагтны сүм сүүлийн дараах дэлхийн хамгийн хүчирхэг бүлэглэл байлаа. Тэднийг өдөөн хатгуул сайнаар дуусахгүй нь тодорхой. Гэвч Логонд бас өөрийн зовлон байв. Тэдний хүнсний нөөц дуусах төвчээ. Дахиж ан хийхгүй бол өлсөж өгөх нь гарцаагүй. Тэр үед алсаас хурдан зайг дахин ирэв. Зорилтод хүн мөн болохыг баталсны дараа Логон бүгдэд байр суурьаа эзлэхийг сануулв. Зайв ойртож эртэл хүлээлээ. Сүмийн 2 гишүүн бүр ирж дээрэм хийхээр санаархав. Логон дотроо баярлав. 2 залууд хэрэгтэй зүйлээ өөрсдөө ирж авахыг төхөв. Завийг эрэгт бэхэлмэгц. Усанд нуугдсан жин ихч загсны бууга өргөв. Завин дээрх Рэйчелч гохыг дарлаа. Гуруулаа үнэхээр гар нийлсэн байв. Удалгүй 2 дээрэмчнийг газар дээр нь устгав. Барьцааны хүнийг амжилттай аварсны дараа жин ихч бүгдийг яарвчлан ухрахыг төхөв. Тангарагтны сүмд онилуулчихвал жинхэнэ гай болно. Хагас өдөр шахам аясны эцэст дөрвөлээ алслагдсан нэгэн аралт хурч ирэв. Энд барьцааны хүн Жонны байгаа бааз оршдог байлаа. Орцны дэргэд нэгэн зомби уяатай байв. Энэ нь халдан оргостод өгсөн даалт сүрдүүлэг байлаа. Жон модны доороос холбооны станц авч харуулт сэрэмжээ буулгахыг төхөв. Логон барьцааны хүнийг дагуулan ганцаараа урагшилс захиалагчтай нь хэлэлцэв. Жон 9 минут байгааг баталсны дараа ахлагч цагаан бүргэд ихэд баярлав. Гэвч охин Рэйчел гарч ирэхэд цагаан бүргэд гинэт гайхсан шинж үзүүлв. Тэр Рэйчелийг нэгээс танис саналаа. Тэгээд хэсэг зуур гацав. Эцэст нь түүнийг нэгэн зурагнаас харснаа санав. 2 жилийн өмнө нэгэн эмэгтэй энэ аралд ирсэн юм. Явхдаа зарим эд зүйлээ үлдээжээ. Тэдгээрийн дунд нэгэн зураг байсан. Рэйчел итгэж ядан ширтэв. Тэр эмэгтэй чинь олон жил сураггүй байсан их чинь юм биш үү? Хариуг нь мэдхийн тулд тэр цагаан бүргэдийг даган бааз руу очиж шалгахаар шийдэв. Логон замын турш бүхнийг анхааралтай ажиглав. Эндхийн хамгаалалт баг зэрэг сул санагдав. Харин цагаан бүргэд өөртөө бүрэн итгэлтэй байлаа. Тэд зомбитой тэмцэх ариун туршлагатай гин. Дараа нь тэр баарны лангуунаас нэгэн хайрцаг гаргаж ирэв. Үүнийг нууцлаг эмэгтэй үлдээсэн гэж хэллээ. Рэйчел төвчээр алдан хайрцгийг нээв. Удалгүй тэр хамт ахуулсан зургийг оллоо. Дараа нь ихчтэй өгсөн зүйлтэй ч харав. Энэ удаа тэр эцэст нь баттай ойлгов. Цагаан бүргэдийн амнаас гарсан эмэгтэй нь өөрийнх нь ихч байжээ. Харамсалтай нь тэр 2 жилийн өмнө явснаасаа хойш зураггүй болсон байв. Жин ихч Рэйчелийн бодлыг ойлгож түүнд шууд амлав. Ихч нь амьд байгаа цагт би бүх хүчээрээ түүнийг заавал олно. Орой болох нь илт байлаа. Тэд явахыг хүссэн ч аль хэдийн оройтжээ. Жон тэдэнд зориулж тансаг зоог бэлтжээ. Амийг нь аварсан ачтанд талархахаар энэ бааз уудам үржил шимт тариалангийн талбайтай. Дарс нэрэх чадвараараа ч хол ойртой алдартай. Логон энд архины дур хүслээ хандлт аржээ. Гэтэл маргааш өглөө эрт харуулгүй жирээд мэдээ дуулав. Тангарагтны сүм хамгаалалтын ханыг нэгт сүмэлсэн байлаа. Тэгээд бүр асар олон зомби гаргаж иржээ. Цагаан бүргэд уурлан харааж зөхөв. Тэр бүх хүнийг бууга барин дайсантай нүүр тулахыг тушаав. Логон жин ихч 2 бие биерүүгээ харлаа. Тэд ч бас тэргүүн шугам руу очиж үзэхээр шийджээ. Олон жилийн туршилтын эцэст тосгоныхон зомбитой тэмцэх системтэй арга барилтай болжээ. Толгойн тууцтай ир хамгийн хурдан гүйдэг байв. Түүний үүрэг нь тарж бутарсан зомби нарыг тогтоосон бүс рүү хөтлөх, тоолго дуусах мөчөд 2 талын тосгоныхон ган татлахаа зэрэг өргөв. Зомби нарын хурд дэндүү их байсан тул огт зогсоож чадсангүй. Иймээс ихэнх тогтолгооны дараа хөдөлж чадах зомби бараг үлддэггүй байв. Гэвч энэ удаа өмнөхөөсөө өөр байлаа. Тангарагтны сүмийн зориудын чиглүүлийн дор олон зомби хамгаалалтын шугамыг сэтлэн нэвтэрчээ. Баазынхан ой дотор партизаны дайн хийхээс өөр аргагүй болов. Тэр үед урьдчилан бэлдсэн тесрэх хавх, туйлын чухал үүрэг гүйцэтгэлээ. Жин ихч Логон 2 болгоомж алдан үндсэн бүлгээсээ төөрөв. Замдаа тэд хаягдсан нисдэг тэрэгтэй таарав. Тэр дотогш орч хэрэгтэй зүйлс цуглуулахаар боджээ. Гэтэл анзааралгүй явсаар дотор нь байсан зомби түүнийг хацчихв. Логон яаран гүйж очоод хид хідэн удаа цохин зомбины нүрийг бяццахв. Гэвч жин ихчийн мөрний шархнаас аль хэдийн цус шүүрч байлаа. Тэр зориуд өөдрөг царай гарган тайвшруулв. Шархыг харуул гүн биш байна. Магадгүй халдвар аваагүй ч байж болох юм. Жин ихч бүхнийг ойлгож байв. Тэр Логонд өөрөө зомби болж эхэлбэл толгоогоо нэг сумаар нэвт буудахыг санууллаа. Гэвч тэд хоёулаа анзаарсангүй. Өгсөн зомбины нүүрэн дээрх бүр нэг баг давхарлан хууларч унав. Энэ хооронд баазад үлдсэн Рэйчел аюул ойртож байгааг мэдэрлээ. Тиймээс ойролцоох цагаан бүргэдийн өрөөнд нуугдав. Тэр ширээн дээрээс санамсаргүйгээр нэг багт зураг олж харав. Гэтэл бүх зураг дээр Рэйчелийн ихч байлаа. Жон нууцалж дийлхээ байснаа ойлгоод үнэн бүхнийг ярьж өглөө. Рэйчелийн ихч анх энэ баазын пастор байжээ. Гэвч 2 жилийн өмнө тангарагтны сүмийг даган явсан байна. Одоо тэр сүмийн эмэгтэй дахилж болсон гэх яриа бий.
Энэ үед цонхны цаана зомби нар аль хэдийн ойртож байв. Джон Рэйчелийн эгчийн тухай ярьсаар байтал гинэт зомби хаалгыг галзуу мэт балбаж эхлэв. Хоёулаа хамаг хүчээрээ дарсан ч зомби хаалгыг дайран орж ирлээ. Джон нэгийг нь цохиж унгаан Рэйчелийг аварсан боловч өөрөө хоёр зомбид чирэгдэн одов. Рэйчел гуниглах завгүй. Хамгийн түрүүнд цонхоор цогтлаа. Гэвч өнөөх зомби араас нь салсангүй. Эцэст нь хоёулаа усан шалбаагт унав. Рэйчел хутгаа суулан зомби руу хамаг хүчээрээ дайрав. Эргэн тойрны шалбааг удалгүй улаан өнгөтэй болов. Рэйчел баадтаа буцаж ирэхэд эндхийн тусаанч аль хэдийн дууссан байлаа. Тэр яаран эгчийнхээ зургийг гаргаж ирээд цагаан бүргэдээс бүх үннийг байцаав. Цагаан бүргэд аргагүй үннийг шулуухан хэлв. Тангарагтны сүмийн аимшиг төсөөснөөс ч давсан байлаа. Тэд бараг бүх амьд үлдсэн хүмүүсийн баазад тагнуул байрлуулсан байв. Энд өмнө нь тэдний давталгаанд өртөөгүй шалтгаан нь жил бүр их хэмжээний арх ус үргэл болгон өгдөг байсантай холбоотой. Гэвч цагаан бүргэд энэ тасралтгүй мөрчлөгийг хангалттай төвчжээ. Тиймээс тэр зориуд шагналын даалгавар зарлаж Рэйчелийг энд өрхтөн авчирсан байна. Түүний эмэгтэй тахилч эгчтэй холбоотойг ашиглан сүмийн төв байранд нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Тэнд хоригдож буй зомби нарыг суллах санаатай байв. Цагаан бүргэд тангарагтны сүмийг нэгмсэн устгах гэдэгтээ итгэлтэй байлаа. Гэвч логон Жим эгч хоёр энэ төлөвлөгөөг нэг л таагүй санав. Энэ чинь Рэйчелийг өгөөж босгох гэсэн хэрэг биш үү? Цагаан бүргэд хідэн алхам аажуухан ухраад зөөлөн аргаар бүтэхгүй нь тодорхой болсон тул хатуу аргаар шийдэхээс өөр аргагүй болов. Хар нүх шиг бууны ам руу харан хид хідэн хүн аргагүй нэрхэнд бууж өгчээ. Тангарагтны сүмтэй холбоо тогтоохоос өмнө цагаан бүргэд тэднийг төмөр торонд хорихоос өөр аргагүй байв. Магадгүй тэр сэтгэлдээ гимшиж явсан биз. Тэр Рэйчел эгчийн тасаар нилээд олон мэдээ дуулгав. Гамшиг дөнгөж эхлэх үед тангарагтны сүмийн тэргүүн гэр бүлийнх нь нэг нэгээрээ өхийг нүдэрээ харжээ. Сэтгэл санаа нь бараг бүрэн нуран унахад тэр өөрийнхөө толгойд буу тавин бууджээ. Гэтэл тэр ир өгсөнгүйгээр барахгүй. Рэйчел эгчийн өдөр шөнөгүй залбирсны ачаар гайхамшиг мэтээр эдгэрчээ. Тэгэхэд сүмийн тэргүүн өөрийгөө өгсийн эзний ивэлд хүртсэн гэж итгэв. Ингээд тэр тангарагтны сүмийг шууд байгуулжээ. Харин Рэйчел эгч сүмийн тэргүүнтэй гэрлэж улмаар сүмийн эмэгтэй тахилч болов. Цагаан бүргэдийн хувьд түүний өмнө байгаа Рэйчел бол амийг нь аврах хамгийн чухал барьцаа байлаа. Шүн болмогц. Цагаан бүргэд Рэйчелийг төмөр торноос гаргав. Учир нь түүний эгч энэ мэдээг сонсоод хамгийн түрүүнд яаран иржээ. Өмнө нь дүү байсан түүнийг нүдэрээ харсан эмэгтэй тахилч мөн ихэд догдож байв. Тэр Рэйчелийг яаж сольж авахыг асуув. Цагаан бүргэд маргааш өглөө сүмийн төв байранд очиод хамгийн хурдан хоёр хөлгийг сонгох хэрэгтэй гэж хэлв. Энэ бол бага үн төлөөс биш байлаа. Тангарагтны сүм мэдээж зөвшөөрсөнгүй. Тэр даруй тесрэх бөмбөгөө өргөн Рэйчелийг дагуулж хамт өхөн хэмээн сүрдүүлв. Эмэгтэй тахилч уурандаа буцалж хажууд нь байсан сүмийн тэргүүн рүү үл ялыг инээмсэглээд тэднийг дар. Энэ хооронд цагаан бүргэд хуарандаа буцаж амжаагүй байтал гинэт сүмийн дайралтад өртөв. Тэр дэрэгдэх хамтрагчдаа хэрцгийгээр алагдахыг харсан ч бөмбөгөөр сүрдүүлэхийг оролцсоор байв. Гэтэл толгой боосон эр бөмбөгийг нь булаан авчээ. Тэднийг тангарагтны сүм худалдаж авсан гэж хэн санах билээ. Хөөхий цагаан бүргэд агшин зуур гянданы хоригдол болов. Харин энэ хуаранд байсан бусад амьд үлдсэн хүмүүс тангарагтны сүмийн өршөөлгүй хядлагад өртөв. Толгой боосон эр бүгдийг нь өршөөхийг ятгахыг оролдсон ч эцэст нь өөрөө ч хоолойгоо хэрчүүлв. Учир нь энэ уруугч амьд үлдэх ямар ч үн цэнгүй болсон байлаа. Төмөр торонд хоригдсон логон Жим эгч хоёр энэ бүхнийг нүдэрээ харсан ч сэтгэл дотроо бухимдахаас өөр зүйл хийж чадсангүй. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр өгсөн амьд үлдэхсэд бүгд зомби болж хуйрав. Аз болоход төмөр тор хангалттай бат бөх байсан тул тэднийг зомбинуудад идүүлэх хувь тавилангаас аварчээ. Харин тэр үед Рэйчел цагаан бүргэд хоёр тангарагтны сүмийн төв байранд хүрэгдсэн байв. Тэр гишүүн бүрийн нүүрэн дээр будгаар юм зурсан байхыг олж харав. Ганц жирүүл ухаантай хүн үлдээгүй мэт харагдана. Харин эгчийнх нь байдал бүрч хачирхалтай байлаа. Тэр Рэйчелийг алс бүгзүү арын хашаанд дагуулж очиод ёслол гүйцэх хэрэгтэй гэж хэлв. Ингэж байж л сүмийн гишүүн болж чадна гин. Рэйчел үүнийг сэтгэлдээ гэрс эсэргүүцэв. Өмнөх эгч нь хизээч өөрийг нь ямар нэгэн зүйл хийхийг алдаж байгаагүй. Тэр үед нүрээ будгаар дүүргэсэн нэгэн эмэгтэй гарч ирэв. Рэйчел юу болж байгааг ойлгож амжаагүй байтал хоёр гарыг нь хүчээр хөдөлгөж нөгөө эмэгтэйг хид хид хутгалуулв. Тэр үед Рэйчел эцэст нь ойлгов. Тэдний яриад байсан ёслол нь амьд хүнийг алаад зомби болгох явдал байжээ. Сүмийн тэргүүн Рэйчелд баяр хүргэхээр яаран ирээд одооноос бид нэг гэр бүл боллоо гэв. Төмөр торонд байсан логон Жим эгч хоёр яаж мострох талаар ярилцаж байлаа. Толгоогоо өргөхөд яг тэр мөчид зомби болсон харуул мөлхөн ирж харагдав. Жим эгчийн нүд гинэт сэргэлээ. Тэр хурууга дуугарган нөгөөхийн анхаарлыг татав. Зүүн гараараа хурдан нэг цавчив. Төмөр торны түлхүүрийг эцэст нь гартаа оруулав. Хоёул арай гэж зомбиноос салж чадсны дараа энэ хуаранд нэг ч амьд хүн үлдээгүйг тэд мэдв. Тангарагтны сүмийн харгислал эндээс илт харагдана. Ямар ч байсан тэд Рэйчелийг аварна. Хоёул хэрэгслүүдээ бэлдэв. Газрын зургийн зааврыг даган сүмийн төв байр руу хөтлөө. Харин Рэйчелийн талд байдал өөр байв.
Тэр эгчийнхээ мус чанарыг сэрэхийг оролцоор нөгөө хүн чинь өөртөө хайр шудраг эсийг түгээн номлодог пастор байсан гэдгийг бүү март. Эгч нь дүүдээ аргагүйд нь санууллаа. Төгсгөлийн эрэнд амьдарч буй энэ үед хэн өөрийн хүснээрээ амьдарч чадах билээ. Тэнгэрийн хаяа аажмаар харанхуйлах үед Логон жин эгч хоёр сүмийн төв байранд сэмхэн нэвтэрчээ. Хоёул гадна талаас нь баг багаар урагшиллаа. Хид хідэн харуулыг нам дарсны дараа тэд хинт ч мэдэгдэлгүй найрын танхимд орж ирэв. Толгоогоо цохиулган холоос ажиглав. Хэсэг хүмүүс тойрон хүрээлж зогсох аж. Харин цагаан бүрэгдийг хоолны ширээн дээр хүлж орхижээ. Түүнийг нэг тавг хоол болгосон бололтой. Тэргүүн ямар ч хуйралгүйгээр цагаан бүрэгдийн махнаас амсав. Дараа нь чангаар зарлав. Маргааш тэр мэдэгдэх болно. Янз бүрийн хуаранд нуугдсан тагнуулуудыг зомби нарыг гарган тавьж тэднийг хөнөөлгөнө. Сүм дэсгээс татгалцсан амьд үлдсэн хүмүүсийг. Гэтэл гинэт зомби шиг харагдсан нэг эмэгтэй гүн орж ирэв. Рэйчел цочин балмагдлаа. Эгч нь яаран тайлбарлав. Энэ бол сүмээс зориуд сонгосон зарцнаар. Үхлийн эзэнд үнэнч гэдгээ батлахын тулд тэд урьдчилан зомбины хөдөлгөөнийг дуурайдаг. Рэйчел үүнийг сонсоод эцэст нь ойлгов. Өмнө нь байгаа хүмүүс бүгдээрээ солиотой байжээ. Энэ үед тэргүүн нэг тавг түүхийн мах авчирлаа. Рэйчелийг хүчээр идүүлэхийг оролдов. Гэвч эгч нь цаг тухайд нь болиуллаа. Тэргүүн дотроо хилэгнэв. Тэр эхлээд буудаж цагаан бүрэгдийг хөнөв. Дараа нь тэрслүү Рэйчелийг залбирлын өрөө рүү аваачлаа. Тэнд хид хідэн бяцарч муудсан зомби байв. Тэд бол тэргүүний шүтдэг үхлийн эзэн байлаа. Сүмийн дүрм ёсоор Рэйчел тэргүүнийг хатгасныхаа дараа зомби болох ёстой. Гэвч таксийн хутга нь огт доош буухгүй байв. Тэр хутгаа нэг л хөдөлгүүл. Дүүтэйгээ өөрт хавцгаа мэдэж байлаа. Харин энэ үед Логон жин эгч хоёр арга сүйгчилж байв. Жин эгч хэдийн хазуулсан байлаа. Одоо эмх замраагүй байдал үүсгэх ажлыг тэр хариуцна. Логон боломжийг олж Рэйчелийг авч гарахад л болно. Тэд уулзах газраа тохиров. Жин эгч харуулын нэгийг хутгалан хөнөв. Нөгөө хүн зомби болон хуурахыг хүлээсний дараа тэр махны өөдсөөр зомбинуудыг залбирлын өрөө рүү дагуулв. Удалгүй тэр газар бужигнасан замраагүй байдал болов. Жин эгч дотогшгүйн орж галзуурсан мэт буудлаа. Тэргүүн үмэнийг дахиндуулан хэргийн газраас зогтов. Тэр араас нь хөөж амтсангүй. Харин Рэйчелийн хүлээсийг тайлав. Жин эгч түүнийг урд талд байгаа Логонтой уулзахаар явуулав. Харин өөрөө араатны хашаан дах зомбинуудыг суллахаар үлдэв. Тэгэхгүй бол хэн ч эндээс амьд гарч чадахгүй. Логон энэ зуур тохирсон газартаа дөнгөж ирээд байв. Гэтэл гинэт зомби мөрөнд нь хазав. Логон ууртаагаар чанга харав. Төмөр саваагаа далаахад бэлгэж байтал зомби гинэт ам нээж ярив. Тэр ч бас нэгэн зарц байжээ. Өдөр бүр зомбинуудын үйлдэлийг дуурайдаг байв. Логон саваагаар нэг цохиод түүнийг нам дарлаа. Тэгээд жин эгч ийм удаан хугацаанд зомби болоогүйг санав. Тэр ч бас зарцын хазартад өртсөн байх магадлалтай. Энэ үед Рэйчелчгүй нэрч тэдэнтэй нийлв. Жин эгч араатны хашааг дэлбэлэх гэж байгааг мэдээд Логоны зүрх огцом хүнд орхив. Харин жин эгч араатны хашааны харуулуудтай байлдаж байлаа. Үхлээс айхгүй зоригийн хүчээр тэр хид хідэн харуулыг төвгүйхэн сүнөв. Одоо зомби хоригдож буй торыг дэлбэлэхэл үлдлээ. Тэр дөнгөж тесрэх бөмбөгөө байрлуулж дуусмагц. Логон Рэйчел хоёр гүйн ирэв. Амаа уран байж амьдралаараа хашгирч байлаа. Жин эгч айл эрт золиослоход бэлэн болсон байв. Тэр агшинд аимшигтай нүргэн сонсогдов. Цогцснуудыг хорж байсан төмөр хаалга дэлбэрч онгойлоо. Тэр даруй тоо томшгүй олон цогцос араатны хашаанаас дайран гарч ирэв. Тэд таарсан хүн бүрийг хазаж байлаа. Удалгүй бүх сүсэгтнийг ёстой нэг цэвэрлээд хаяв. Тэр үед радиогоор сүмийн тэргүүний илтгэл цууратав. Тэр урагчдыг төрхөрч довтлогоог өртчлэн ихсүүлэхээр бэлдсэн байжээ. Логон Рэйчел хоёр чимээгүйхэн нэвтэрч нэвтрүүлгийн өрөөнд хүрэв. Логон урд талд нь хамгаалагчдын галыг өөртөө татав. Харин Рэйчел хажуугийн шатаар мөлхөн дээш гарав. Гэвч тэр өрөө рүү дайран орох мөчид хаалганы цаана отож байсан сүмийн тэргүүн түүнийг цохин унгав. Тэр ир бууныхаа сумыг гүйцээж тавих гэж байтал ар нуруунаас нь гинэт буун дуу гарлаа. Рэйчелийн эгч цагт нь буудаж тусалсан байв. Сүмийн тэргүүн өөрийн тахилч нь өөрөөс нь урууна гэж огт санаагүй аж. Тэр эгчийг нь зүгээр л алгадаад газарт унгав. Гэвч дараагийн мөчид өөрөө дагзандаа бороохоо хүртв. Логон цагтаа амжиж ирсэн нь тэр байлаа. Тэр эгч нь зүгээр эсхийг шалгав. Рэйчел газарт хэвтэх зэвсгийг шүүрэн авлаа. Сүмийн тэргүүний царай цохив. Тэр өөрийнх нь толгой руу буудахгүй байхыг гуйлаа. Гэтэл дараагийн агшинд духан дээр нь цус үсрэн дэлбэрв. Хөөхий сүмийн тэргүүн цогцос болохч завдалгүй. Цогцснуудын хоол болж дууслаа. Ингээд түүхийн төгсгөлд Логон Рэйчел болон түүний эгчийг дагуулan цогцсоор дүүрсэн энэ арлыг орхин одов. Энэ бол 2025 онд Netflix-ээр шинээр гарсан цоглог цогцсны тухай кино юм. Гол дүрийн хид хідэн баатрын байлдах чадвар тийм ч сүртэй биш ч. Оюун ухаан нь эхнээсээ дуустал асаалттай. Аливаа хийхдээ ч чулуухан эргэлзэх юмгүй. Цогцсны гамшигтай нүүр тулахад хамгийн бодит хариу үйлдэл нь энэ л болов уу? Ингээд олон юм нуршилгүй кино эхэллээ. 3, 2. Бүгдээрээ тисэд бариарай. Жил бүр болдог насанд хүрэх ёслолыг ухтан. Тосгоны дарга гэрийнхээ хашаанд том найр хийжээ. Цагдаа цаа нэргүүл хийх завсраа. Гал тоогоо руу гүйж орон бүүч гаргаж ав. Тэр найз бүсгүй Сеолд гэрлэх санал тавихаар бэлтжээ. Гэтэл амаа нээж амжаагүй байтал цагдаагийн даргаас нь утас ирэв.
Тэд саяхан хууль бус салютын ачааг хураажээ. Тэгээд Ацаныг яаралтай хүрээд ир гэж дуудлаа. Ацан бөгжөө арга буюу халаасандаа буцаан хийв. Сиолигоос уучлалгүйгээд найр болсон газрыг яаран орхилоо. Гэвч Ацан хөлөө зөөж амжаагүй байтал араас нь нэг машин олны дундуур дайран орж замын хажуугийн пикапыг мөргөж байж арай гэж зогсов. Тосууны дарга шархацсан тосууныхныг түшин босгоод уур нь буцалсан чигээр жолоочийг байцаахааргүй. Машины хаалгыг нээтэл жолооч нь салуун чичирч байлаа. Юу болсныг ойлгож амжаагүй байтал түүнийг хүчтэй түлхэж тариалангийн талбайд унгав. Тосууны даргыг хазуулж өгөхийг тэд нүдэрээ харлаа. Эргэн тойрны тосууныхан бүгд балмагдан хөшөв. Яг юу болоод байна вэ? Цаг хугацааг 5 цагийн өмнө рүү буцаая. Дампуурлын ирмэгт байсан эмийн үйлдвэр 3 сарын турш эцэст нь шинэ эм бүтээжээ. Шинжилгээнд явуулахаас өмнө судалгааны захирал 2 дээжийг тусгаалan бэлдэв. Эхлээд өөрийнхөө дарга мөн нэг томоохон үйлчлүүлэгчид үзүүлэхээр төлөвлөжээ. Эмийн үйлдвэрийн эзэн бараг 60 настай харагддагч залуу үзэсгэлэнтэй эхнэртэй байв. Харахад хит их ажиллаж ядарсан шинжтэй. Шинэ эмийн дээжийг авчирсны дараа тэр огтхонч эргэлзэлгүй нэг амьсгаагаар залхив. Тэр үед хашааны гаднаас шуугаан дийдэв. Охин нь гэр бүлийн хамт ирсэн байлаа. Эхнэр Линон тосон авахаар яарамгүй гарлаа. Гэвч охин Лошин энэ залуу хойд ихтэй нэг их дуртай биш бололтой. Эзэн тэр үед дөнгөж усанд орж дууссан байв. Тэр толинд өөрийгөө харж байлаа. Гэвч гайхсандаа угж дуугарч чадсангүй. Духан дээр хүрчлээс буурал болсон үсэн бүгд ор мөргүй алга болжээ. Тэр бүхлээрээ хэдэн 10 насаар залуучсан мэт харагдав. Тэр залуухан эхнэрээ яаран хайж боллоо. Сэтгэл нь хөөрсөн тэрээр хэлв. Энэ бол эмийн үйлдвэрийн шинээр бүтээсэн мөнх залуу насны юм. Гэвч захирлын охин Лосон нөхөртэйгөө эмийн үйлдвэрийг хэрхэн зарах талаар ярилцсаар байв. Тэд сурталчилгааны бичлэгээ хүртэл бэлэн болгочихсон байлаа. Бүр ах кадантай хүртэл мөнгө хуваах талаар тохиролцож байв. Харамсалтай нь энэ баян айлын хүү өдөржин гэртээ шийдэж буудлахын тоглоом тоглохоос өөрийг мэддэггүй байлаа. Бизнесийн асуудалд огт оролцдоггүй. Гэрэлцсэн царайтай захирал танхимд орж ирэхэд бүгд байрандаа хөшиж орхив. Рууд хадам аав нь үсээ бодчихсон гэж боджээ. Гэвч захирал юу ч тайлбарласангүй. Харин хэвийн бус догдлон мэдэгдэв. Тэр эмийн үйлдвэрээ худалдах төлөвлөгөөг цуцлахаар шийджээ. Учир нь энэ нь шинээр бүтээсэн мөнх залуу насны юм байв. Гэвч охин Лосон үүнийг огт зөвшөөрсөнгүй. Тэр аль хэдийн төлөвлөжсөн байлаа. Мөнгөө амгацаа нөхрөөсөө сална. Дараа нь хүүгээ дагуулад өөрийн гэсэн бизнес босгоно гэж бодож байв. Тэр өмнөх амьдралаа аль хэдийн үзэн ядаж гүйцсэн байлаа. Өдөржин гадуур сэлгүүцдэг нөхөр. Эцэгтэй нь гэрэлсэн дотны найз бүсгүй нь хүртэл хоёулаа бие биеэ үзэж чаддаггүй байв. Тэгтэл байдал агшин зуур эмх замраагүй болов. Захирал үүнийг харах тусам уур нь буцлав. Хүзүүнийх нь судас хүртэл товоож гарч ирлээ. Тэр чангаар хашгирч хэрэлдэж байсан хүмүүсийг дуугүй болгов. Тэгээд нэг бүрчлэн бурууг нь тоочж эхлэв. Магадгүй хитрхи их догдсноос болсон байх. Түүний нүүрэн дээрх судас улам тод товов. Амнаас нь цус хяналтгүйгээр цацарч эхлэв. Бодлогыг тэр газарт унаж ухаан алдав. Хүргэн хөөрөд яаран дөхөж очоод хадам аавынх нь зүрх цогтусныг мэдв. Бүгд сандарч түргэн тусламж дуудлаа. Гэтэл дараагийн агшинд захирал гинэт үндийн суув. Хоёр нүдэнд цонхиж аимшигтай болсон байлаа. Хоолойноос нь нам доор архирах чимээ гарав. Тэр гэрийн үйлчлэгчийг ирж явахыг харангуйтаа ухаангүй мэд түүн рүү дайран очив. Том сахалтай жолооч туслахаар гүйж ирсэн ч мутанд болсон захиралд бас дайруулан унав. Хазуулж амжаагүй ч нүүрэн захирлын цадсан цусаар будагджээ. Кадан яаран гүйж очоод эцгээ татхад хөл нь халтарч газарт ойчив. Өөрийг нь ч хазах нь гарцаагүй болсон тул тэр ойролцоох хиймэл ном сумыг шүүрч аваад ямар ч эргэлзэлгүй гохыг нь дарлаа. Сум захирлын толгойд тусав. Тэр удалгүй газарт унаж хөдөлгөөнгүй болов. Бүгд байрандаа хөшин дотроо чимээгүйхэн уйлж байлаа. Зөв ухаан алдсангүй үлдсэн нь зөвхөн хүргэн хөөрөд байв. Тэр жолоочид цагдаагийн газар руу яаран очиж тусламж дуудахыг хэлв. Одоо эдлэн газар тэр чигтээ хутгалцсан замраагүй байдалд оржээ. Кадан машин дотор сууж өөрийгөө зөхөж байв. Тэр эцгийнхээ үхэлд өөрийгөө буруутгалаа. Харин хазуулсан гэрийн үйлчлэгчийн хүзүүнээс цус гоосоор байв. Бүгд түүнийг эмнэлэгт хэрхэн хүрэхээ ярилцаж байтал гэрийн үйлчлэгч өөрөө босож ирэв. Түүний үйлдэл захирлынхтай яг адилхан байлаа. Амьд хүн харангуйтаа эргэлзэлгүй дайран очиж хазав. Нэгэн эмэгтэй үйлчлэгт салгах гэж дөхөж очсон ч харамсалтай нь өөрөө золиос болов. Рууд нөхцөл байдал ямар аимшигтай болсныг ойлголоо. Тэр хүүгээ тэврэн гадагш цогтов. Харин машин доторх Лосон ахыг нь тайвшруулсаар байлаа. Гэтэл тэр гинэт хашаанд ямар нэг зүйл буруу байгааг анзаарав. Нэгэн эмэгтэй цэцэрлэгчийг галзуурн уурж хазаж байлаа. Лосон дөхөж очин шалгахаар зэгтэл танил царай олж харжээ. Аз болж Кадан машинаа цагт нь насааж амжив. Тэгээд мутанд болсон эмэгтэйг шууд дугуйн доор дарж орхилоо. Лосон айж сандрах завч гарсангүй. Тэр яаран танхим руу буцангүй. Гэтэл хүү нөхөр хоёр нь алга болсныг мэдв. Шалан дээр цусны мөр хаасайгүй үлджээ. Утасцсан ч хин ч огт авахгүй байв. Гинэт хуурсан эмэгтэй унтлахын өрөөнөөс гарч ирэв. Хоёул гадагш яаран гүйлээ. Тэд саяхан орхисон машин дээрээ ирэв. Түрүүн даруулж байсан эмэгтэй алга болсныг мэдв. Хоёул гайхсан хിവэр зогсдол. Нөгөөх нь биеийнхээ нэг талыг чирсээр хурдан мөлхөж ирж байв. Кадан түүнийг нэг өшөглөөд хол чулуудчихв. Энэ газар үнэхээр чихүүдс хүргэм хачин байлаа.
Тэд эхлээд амьд үлдэхийн тулд зүгтаахаас өөр аргагүй болов. Харин цагдаагийн газар очиж мэдүүлэхээр зэхэж байсан жолооч. Нүүрэн дээрх цусанд нэвчин тархахын хэрээр бие дэх вирусын ч хөдөлж эхлэв. Тэр яг тэр үед тосууны даргын гэрийн хажуугаар өнгөрч байлаа. Тэгтэл машин жолоодлого алдан мөргөж орхив. Тосууны дарга машины хаалгыг нээхэд жолооч бүрэн зомби болон хувирсан байлаа. Тэр тосууны даргыг хэрцгийгээр хазаж дуусмагцаа. Дахин олны зүг ухасхийн дайрав. Найрын талбай тэр дороо хэмэх замраагүй болов. Харин нөгөө талдлууд болон бусад нь зомби манаачийн араас хөөцөлдөхөөс бусдын зүгтэж байв. Тэд пикап машиныг түшүүлэн нуугдаж тоглов. Нөгөөхийг хуурч дөнгөх мөчөд. Лүдийн утас гинэт дуугарав. Зомби манаач огт эргэлзэлгүй өсрөн дайрч ирэв. Бүгд амь тэмцэн эсэргүүцэв. Ингэж байж л жаал хүүг арайхийн хамгааллаа. Хоёр тал ингэж гацаанд орсон тэр мөчөд. Тэнгэрээс гинэт ширүүн бороо асгарав. Ямар учиртайг нь хинч мэдсэнгүй. Зомби манаач гинэт хөшөж газартаа хөдөлгөөнгүй болов. Бүгд өөрийн ирэхгүй гац түшсэндээ баярлав. Тэд хөлөө хурдлуулан хэргийн газраас зогтов. Лүд сандарсан чихтэй утсаа шүүрэн авлаа. Түрүүн залгасан хүн нь ихнэр зосон байжээ. Хүүн амьд байгааг сонсоод эмэгтэй уртаар санаа алдан тайвшрав. Гэвч энэ эзгүйхээр талд байршлаа тогтооход амаргүй байлаа. Тэд хамгийн ойрын тосууны даргын гэрт уулзахаар тохиров. Гэвч лүд болон бусад нь төрүүлж очиход найранд оролцсон хүмүүс бүгд зомби болсон байв. Тэд тэр даруй чиглэлээ өөрчлөхөөр шийдэв. Шар хувцастай эгч хамгийн ард явж байлаа. Анхаарлаа жаахан алдмагц цөмөрч гарч ирсэн зомби түүн рүү дайрав. Тэдний гаргасан чимээ улам олон зомби татав. Одоо тэд зүгтаахыг хүссэн ч чадсангүй. Тэд тосууны даргын гэрт түр хорогдохоос өөр аргагүй болов. Аз болоход зомби нар бүгд хашааны гадна хооллож байв. Өрөө дотор одоохондоо аюулгүй бололтой. Лүд хаалгыг маш болгоомжтой төгжив. Дараагийн агшинд ихнэрээсээ дуудлага хүлээн авав. Тэд ч бас тосууны даргын гэрийн ойролцоо ирсэн байжээ. Гэвч үүдний том хашаа зомби нараар дүүрсэн байв. Лосон хүүтэйгээ уулзахыг яаран хүсв. Тэр зүдэд машины дуут дохоогоор өөртөө нь уулзахыг хэллээ. Гэтэл эдгээр зомби чимээнд туйлын мэдрэмтгий байлаа. Дуут дохоо сонсоод цусны үнэр авсан лакул шиг дайрав. Ах кадан аргагүй нэрхэнд машинаа асаав. Тэд тосууны зүг хар хурдаараа зогтов. Араас нь зомби нар салалгүй нэхэв. Замд таарсан тосууныхан золгүйгээр өртөв. Харин тосууны даргын гэрт байсан лүд нарын дарамт эрс багсав. Тэд сандран гүйсээр хашаанд орж ирэв. Гэрийн жолоочийн авчирсан машиныг яг таарав. Харамсалтай нуурт хэсэг нь мөргөлдөд эвдэрч огт асахгүй байлаа. Лүд ихнэртэй уцтаж тусламж гуйхыг завдав. Гэтэл нэг зомби тариан талбайгаас гинэт гарч ирэв. Хідүүлээ тосууны ам руу хамаг хурдаараа гүйлээ. Замдаа жижиг модон байшинтай таарав. Хин зээ хүүгээ дагуулan дотогш нуугдав. Харин лүд ухралгүй үлдэж араас нь хамгаалав. Хоёул гадаахыг төгшин ширтэж байлаа. Аз болоход удалгүй. Биеийн бүхэлдээ цус болсон лүд орж ирэв. Тэр зомбинийг амжилттай устгасан байлаа. Гэвч гарнаас нь зомби хадсан байв. Тэр амьдралынхаа цаг дуусах төгснийг мэдэрсэн бололтой. Лүд сөхрөн сууж хүүдээ захив. Хэрэг би байхгүй бол ээжигээ сайн хамгаалаарай гэж ингэж хэлж дуусаад лүд өөрөө босож ирэв. Тэр дахин эргэж харахад аль хэдийн бүрэн хувирсан байлаа. Хин зээ хүүгээ хамгаалахын тулд хамаг хүчээ бараг шавхав. Эцэст нь хаалганы эсрэг талын хүчийг ашиглан хувирсан зүдийг төмөр саваанд мөргөлдүүлж чадлаа. Эмээ ач хоёр арайхийн энэ аюулыг даван гарав. Гэвч Лос ангийн талд шинэ аюул тулгарчээ. Тэр хүүтэйгээ уулзахыг л бодож байв. Каден тосууны даргын гэрт очихоор тойруу зам сонгожээ. Гэтэл замын урд дах ачааны машиныг анзаарсангүй. Жолоогоо залруулахад аль хэдийн оройтсан байлаа. Тэдний машин замын хажуу руу хажуулдан онхолдов. Ачааны машины жолооч цочсондоо хүүтэн хүс асруулав. Тэр сандран бууж байдлыг шалгав. Аз болоход Лос анги болон түүний хамтрагчид хүнд бэртээгүй байв. Гэвч энэ осолгай авчирлаа. Араас нь үхэгсдийн сүрэгч хөөж ирэв. Ачааны машинд явсан хөөрхий тосууныхан тосууны дарганд найрлаж идэхээр бэлдэж явсан ч өөрсдөө төрүүлж үхэгсдийн хоол болов. Ачааны машины жолооч юу ч ойлгуулгүй гүлэн зогсдол. Нүд ирэмхийн зөөр үхэгсэд түүнийг дайран унгав. Лос анги жайсандаа царайнд цонхив. Аз болоход төдийлөн холгүй цагдаагийн газар байлаа. Тэр үед цагдаагийн газрын хідэн алба хаагч хураан авсан салютыг яахаа хилэлцэж байв. Каден ах дүү хоёр амьсгаадан гүйж орж ирэв. Тэд хамгийн түрүүнд том хаалгыг төгжив. Гадаа үе олон үхэгсэд гарч ирснийг амьсгаадан хэллээ. Цагдаагийн дарга гараа даллан хүмүүсээ дагуулж очиж шалгахаар шийдэв. Лос ангийн хоёрыг цагдаа ачинд даатгаад үлдээв. Гэвч тэд сүртэйхэн ослын газар хүрмэгц. Өөрсдөөс нь ч догшин үхэгсэдтэй тулгарав. Хідэн цагдаа газар дээрээ амиа алдав. Зөвхөн сахалтай цагдаагийн дарга зав гарган хэд бууджээ. Нөгөө талд тосууны айлд нуугдаж байсан хин ачхүү хоёр гинэт хаалганы цаанаас хөлийн чимээ сонсов. Аз болоход ирсэн нь үхэгсэд биш байлаа. Харин тосууны даргын найраас зүгтаж гарсан бяцхан лий байв. Учир нь энэ модон байшин түүний гэр байжээ. Бяцхан лий тэр даруй найз залуу ачин руу залгав. Гэвч тэр юу болсныг тайлбарлаж амжаагүй байтал нөгөө талын ачин утсаа таслав. Учир нь сахалтай цагдаагийн дарга үхэгсдийн сүргээс арайхийн зүгтаж гарсан байлаа. Хідэн хүн яаран түүнийг дотогш оруулав. Тэд үхэгсдийн дайралтыг арайхийн тогтоож дөнгөв. Тэгж байж л цагдаагийн даргыг хазуусныг мэдв. Лос анги түүнийг удахгүй хувирна гэж таамаглав. Гэвч ачин юу ч бодлогүйгээр түргэн тусламж дуудав. Гэтэл дараагийн агшинд сахалтай цагдаагийн дарга тэмцэлтэн босож ирэв.
Катан байдал бишцнийг ойлгоод цагдаагийн бууга яаран суулав. Харамсалтай нь тэр толгойг нь онон буудаж чадсангүй. Цагдаагийн дарга шархатсан ч үхэлгүй газар унав. Түүнийг хамгаалж амжаагүй байтал. Ачин хазуулах шахав. Энэ удаа тэр үхэгсдийн аимшигыг үнэхээр ойлгов. Катан ах дүү хоёр яаран гүйж ирж туслав. Тэд хамтран ажиллаж цагдаагийн даргыг арайхийн төмөр торонд хорив. Гэвч цагдаагийн газрын гадна аль хэдийн үе олон үхэгсэд зүгэлжээ. Гэрээс гаралгүй суудаг Катан хамгийн ухаалаг нь байлаа. Тэр Ачин яаралтай тусламж дуудаж оцт гэж хэлв. Харин Лосан хүүгийнхээ амь насанд санаа зовсоор байв. Хүүн бяцхан лигийн гэрт нуугдаж одоохондоо аюулгүй байгааг сонсоод эмэгтэй баярлсандаа нулимс унах шахав. Гэтэл нөхөр нь хуурсан гэж сонсоход тэр зөвхөн хөмсгөө үл ялэг атрууллаа. Катан утсыг яаран булаан авч ач хүүдээ гэртээ байж ямар ч тохиолдолд гадагш буу гарахыг захив. Эндхийн аврагчид ирмэгц. Тэд шууд тийшээ очиж нийлнэ. Төмөр торонд хоригдсон хуурсан цагдаагийн дарга тасралтгүй ярхирсаар байв. Түүний дуу улам олон үхэгсдийг татаж ирлээ. Ачин хаалгыг бүх хүчээрээс төвжин барьж чадна. Тэр үед цагдаагийн газрын холбооны станц дуугарав. Дээрээс илгээсэн аврагчид ирсэн байлаа. Гэтэл холбоогоор хідэн аимшигт орлох чимээ сонсогдов. Удалгүй холбоо бүрэн тасарлаа. Хинч ингэн гэж төсөөлөөгүй. Аврах баг тосгонд ч орж амжилгүй бүрэн сүйрв. Ачин болон бусад хоёр хүн үнэхээр сэтгэл сэртгиймээр байдалд оржээ. Тэд шатаар өксөж дээврийн өрөөнд хүрэв. Гадагш харахад гадна тал аль хэдийн үе олон цогцоор хүрээлэгдсэн байлаа. Лосан энэ муу мэдээг Линад хэлхээс өөр аргагүй болов. Энэ мөчид тэр хоёрын ус хонзон бодгсөхөөгүй байв. Лин хүүгээ өөрөө сайн харж хандаасаа гэж л найджээ. Харин Катан болон түүний хүмүүс зүгтах арга сүйгчилсээр байлаа. Тэд цогцсууд дуу чимээнд онцгой мэдрэмтгийг олж мэдэв. Ачины толгойд нэгэн санаа гяс хийв. Тэр өмнө нь олдсон олон солиотыг саналаа. Тэр туршиж үзэхээр нэг пуужин асаав. Үнэхээр ч бүх цогцос чимээ рүү татагдан одлоо. Ойрхон хідэн мотоцикл зогсож байв. Тэд мотоцикл унаад Линагийн гэр рүү давхиж чадна. Хідүүлээ зэвсгийн агуулах руу яаран гүйж зэвсгэлцгээхээ. Катан багасаа буудлахын тоглоомд дуртай байжээ. Тиймээс эдгээр буу зэвсэг түүнд танил байв. Гуруулаа солиот авч сэмхэн танхимд ирэв. Тэд хаалгыг аяархан завсартал нийлээ. Ачин гадагш солиот буудлаа. Асар том галын гэрэл нүргэнтэй хавсрав. Үнэхээр ч цогцсуудыг амжилттай холдуулжээ. Гуруулаа зэвсгээ барин цагдаагийн газраас ухсхийн гарлаа. Гэтэл урд нь хідэн цогцос үлдсэн байв. Ачин зөнгөөрөө бууга өргөн гал нийлээ. Гэвч буун дуу тас хийхэд цогцсуудын зарим нь буцаад хүрээд ирэв. Тэд зүгтахад аль хэдийн оройтсон байлаа. Тиймээс тесрэлтээс хамгаалах бамбайн ард бие хүнд суув. Ачин Катан хоёр бууныхаа сумыг хурдан дуусгав. Гэвч эргэн тойрон дах цогцос улам бүр олширсоор байлаа. Тэднийг мухардалд орсон тэр мөчид тэнгэрээс гинэт аянг нижигнэв. Бүх цогцос зэрэг толгоогоо өргөв. Араас нь хувингаар цутгасан мэт аадар бороо асгарлаа. Цогцсууд бүгд газартаа гүлийдэл зогсоод хөдөлсөнгүй. Катан болон түүний хоёр хамтрагч гайхаж болгоомжтой алхасаар гадагш гарав. Харин Лин болон түүний хүмүүс өнөөх нүргэнээс цочин бараг үсрээд явчихв. Гэтэл цогцос болон хуурсан руу төмөр торноос мултарсан байлаа. Түүний асар хүчтэй мөргсөн чимээ ойролцоох цогцсуудын анхаарлыг мөн татав. Гэвч гинэт буусан ширүүн аадар цаг хугацааг царцаачсан мэт санагдана. Лин энэ бол зүгтах хамгийн тохиромжтой мөч гэдгийг ойлгов. Гэвч тэд мотоциклоо асаах мөчид цогцос болсон руу хаалгыг мөргөн буцсахв. Гуруулаа зэрэг орилж орхив. Тэд газны дөрөөг тултлан гიშгэлээ. Рүү араас нь хөөж ирэхээс өмнө модон байшингаас арай гэж гарч ямжив. Харин энэ үеэр Лосан болон түүний хоёр хамтрагч цогцсуудын дундуур зүсэн гарсаар байлаа. Гэвч энэ бороо орсон шигээ хурдан зогсов. Ачин Катан хоёр агшин зуур цогцсуудын бүслэлтэд орлоо. Тэд сум нэвтэрдэггүй хантаа зүмсэндөө найдаж Лосанг яаралтай машин асаахыг тушаав. Хоёулаа хамаг чадлаараа чимээ гарган цогцсуудыг өөр рүүгээ татав. Лосан аль хэдийн холцсныг хараад тэд аргагүй нэрхэнд цагдаагийн газар руу ухрав. Энэ хооронд Лосан хөлөө хурдлуулна. Цогцсууд гүйцэж ирэхээс өмнө ачааны машинд үсрэн орлоо. Гэвч тэр удалгүй нэг зүйлийг ойлгов. Тэр өөрөө машин барьж чаддаггүй ажээ. Хэд хэдэн удаа оролцсон ч машин ассангүй. Тэр үед Лин болон түүний хоёр хамтрагч цахилгаан машинтай давхиж ирэв. Лосан тэдний дүрийг холоос олж хараад яаран дууд дохиогоо хангинуулж дохио өгөв. Гэвч цогцсууд юу ч тоолгүй. Гуруулаа руу дайран ухсхийв. Яг аюул тулсан мөчид Лосан солиот асаав. Ингэж арай гэж цогцсуудыг хол газар татан одуулав. Бүтэн өдөржин гүйж твцсний эцэст Лосан эцэст нь хүүтэйгээ уулзав. Гэвч их хүү хоёр хууч хөөрч амжаагүй байтал эргэн тойронд цогцсууд тасалдан гарч ирж эхлэв. Хідүүлээ яаран ачааны машины бүхээгт орж нуугдав. Аз болоход Лин машин барихтаа огтхомч анхлан суралцагч биш байлаа. Тэр машинаа чадварлаг асаагаад хийн дөрөөг тултлан гიშгэлээ. Ачааны машинаа жолоодон зомбийн сүргийн дундуур дахив. Цагдаагийн газар хүрэхдэх үед тэр тоормос эвдэрснийг аимшигтайгаар мэдэв. Ингээд ачааны машин цагдаагийн газар руу чигээрээ цөмрөн орлоо. Аз болж Лосан болон бусад нь гэмтсэнгүй. Гагцхүү цагдаагийн газрын Катан бултаж амжилгүй. Нэг хөлөө дугуунд даруулчихв. Лин машинаа арагш хөдлөхөөр завдтал. Гэтэл үе олон зомби цоорхоогоор шурган орж ирж байгааг харав. Ачаа нь яаран бууга өргөн гал нээв. Гэвч дайран орж ирэх зомби тасралтгүй нэмэгцээр байлаа. Аз болоход
Син цагдаагийн газрын арын хаалганы цаана зомби байхгүйг олж мэдэв. Тэгээд бүгдд нь яаралтай эндээс гарахыг хэллээ. Ачаан найз бүсгүйгээ дагуулсан буудаж ухарсаар байв. Гэтэл торонд байсан хуурсан цагдаагийн даргаыг мартчихжээ. Хөөхий бяцхан лигийн гарыг хазуулчихв. Ачаангийн сэтгэл эмтэрч гохыг тасралтгүй дарсаар байлаа. Эцэст нь өөрөө ч зомбид дайруулсан газарт өнөв. Гэвч сэтгэл нь ер бусын тайван байв. Тэр чимээгүйхэн халааснасаа амжиж өгч чадаагүй бөгжөө гаргав. Тэр литээ харцаараа инээмсэглэв. Тэгээд нүдээ аажуухан амлаа. Нөгөө талд кадан буундаа байсан бүх сумаа дуусгав. Зомби бүгдээрээ дотогш цутхан орж ирхэн тэр дүүгээ чангаар дуудаж хурдан явахыг тушаав. Гэвч нөгөөх нь яасан ч явахгүй зүтгэв. Кадан шууд салиу тасаалаа. Учир нь ойролцоо хачааны машинаас түр шасгарч байв. Луусан хүүгээ дагуулсан цагдаагийн газраас зүгтхаас өөр аргагүй болов. Зомби бүгдээрээ дайран ирэх мөчид кадан гардах салиутаа шийдэмгий шидэв. Тэнгэр өөд дүрэлцсэн галын гэрэлт шүнийн тэнгэрийг гийгүүлв. Дунд нь үе олон салиуч цацарч байлаа. Агшин зуур эргэн тойрны зомби бүгдийг залгив. Лин болон нөгөө хоёр цагдаагийн газраас амжилттай гарч чадлаа. Замын хажууд байсан мотоцикл часаж байв. Гэвч Лоусангийн царай гунигаар дүүрэн байлаа. Учир нь саяын тулааны үеэр түүнийг зомби хадчихсан байв. Төгсгөл нь нэгэнт шийдэгдснээс хойш Лоосон хүүтэйгээ уйтайхан салах ёс гүйцэтгэв. Тэр үед галын дундаас дахиад үе олон зомби дайран гарч ирлээ. Тэр чангаар хашгирч хурдан зүгтхийг хийлв. Дараа нь гардах салиутаа асаалаа. Тэр хуучин аргаараа зомби нарыг өөр тийш нь дагуулсан одов. Гэхдээ энэ удаа өөрийгөө өгөөш болголоо. Өглөө болтол Лин ач хүүгээ дагуулсан тосгоноос арай гэж гарчээ. Гэвч тэдний мэдээгүй зүйл нь хуурсан үйлчлэгч мөн тосгоны зүг явж байсан явдал байв. Харин хөл хөдөлгөөн ихтэй хотод эмийн үйлдвэрийг худалдан авахар ирсэн томоохон үйлчлүүлэгч захиралтай яагаад холбогдож чадахгүй байгааг гайхаж байлаа. Гэтэл ширээн дээр нь нэг шил тусалж үлдээлгүй уусан мөнхийн амьдралын эмийн дээж байв. Зомби вирусын түүх үгээр дууссангүй бололтой. Бүгдээрээ хурдан нууд. Хүн төрхтэй араатнууд тэнгэрээс нэг нэгээрээ унав. Иргэд юу болж байгааг ойлгож амжаагүй байтал хүчтэй дайралтад өртөн унаж байлаа. Цус гудамжийг тэр дороо будагдлаа. Амьд үлдсэн хүмүүс орилолтон тал тишээ зүгтв. Ганцхан шөнийн дотор энэ хүн төрөлхтний суурин цуснд шумсан араатнуудад бүрэн эзлэгдэв. Арай гэж амьд үлдсэн оршин суугчид цөхрөлт автлаа. Ийм эмгэнэлт явдал дахин давтагдана гэдгийг тэд сайн мэдэж байв. Учир нь хэдхэн жилийн өмнө улс орны өнцөг булан бүрт аимшигт вирус дэгдэж халдвар авсан хүмүүс зомби болон цус сорогчийн эвлиз болж хуурсан юм. Тэд нарны гэрлээс айдагч салхи шиг хурдан байлаа. Шөнөөр зориуд хүн төрөлхтнийг агнадаг байв. Хэдхэн 7 хоногийн дотор албан ёсны арим бүрэн сүрв. Бүх хот тэр чихтэй цогцсоор дүүрсэн там болон хувирлаа. Мартин болон түүний гэр бүл хотын захад амьдардаг байсан тул эхний давалгааны дайралтаас мултарч чадсан юм. Гэвч эцэг нь ямар нэгэн зүйлийг хурц анзаарчээ. Энд аль хэдийн аюулгүй байхаа болжээ. Тэр машина засмагцаа шүнжин давхиж гэр бүлээ нүүлгэхээр төлөвлөж байв. Гэтэл нохоо ганц хуцагтай зэрэгцэн гадагш харин гарлаа. Мартин гарч идэнгээ барин тэр даруй араас нь хөөв. Гэтэл дараагийн мөчид байшин дотроос ихийн сэтгэл эмтлэн орилох чимээ сонсогдов. Мартин хурдан зүгт. Тэр байшин руу дайран орохоор завдаж байлаа. Гэвч асар хүчтэй зүйлс цохигдсон газарт унав. Эрэгтэй түүнд бодлогогүй хөдөлж болохгүй тохиолоод тэдгээр халдвар авсан амьтадтай тоглоом биш гэдгийг хэлв. Ингээд тэр нөгөөдөө нэг зэвсэг атгуулв. Хоёул гар хөлөө мөрчилгэн өрөө рүү орлоо. Мартин ихийгээ аимшигтайгаар эмээ алдсныг шууд олж харав. Мөн амьсгал хураах төгсөн эцгийгээ харлаа. Харин өнөөх халдвар авсан амьтан таазны нуруунд дээр суун голсож байв. Тэр асар хурдан байлаа. Нүд ирэмхийн зөөр хоёрынх нь өмнө харин ирэв. Эрэгтэй шууд төмөр гадас шидэж хатгав. Гэвч халдвар авсан амьтан түүнийг зууж орхилоо. Мартин энэ завшааныг ашиглан гохыг дарлаа. Гэвч халдвар авсан амьтанд учруулсан гэмтэл нь өчүүхэн байв. Эрэгтэй бүх чадлаараа тэмцэв. Эцэст нь төмөр саваагаар өнөөхийг хөдөлгүүрийн таган дээр дарж тогтоолоо. Дохио амгацаа. Мартин огт эргэлзэлгүй урагш дайрав. Төмөр гадас өргөн бүх хүчээрээ зөглөө. Хоёул хүчээ нэгтгэн ажилсны эцэст арайн гэж тэр яривхтай халдвар авсан амьтныг устгав. Харамсалтай нь эцэг нь аль хэдийн хазуулсан байлаа. Удалгүй мангас болох нь тодорхой байв. Эрэгтэй огт эргэлзэлгүй махны хутгаас уулав. Тэгээд түүний зовлон шийдэмгий төгсгөв. Тэр цагаас хойш Мартин өнөөх эртээ хамт хаасайгүй тэнүүчлэх болов. Түүний нэрийг Джейсон гэдэг. Гаднаасаа дуудсуунтэй дүнсгэр харагдавч үнэндээ халуун сэтгэлтэй нэгэн байв. Зав гармагцаа Мартинд амьд үлдэх арга ухаан заана. Тэр халдвар авсан хүмүүсийг домогт цус сорогчдтой адилхан гэдэг байв. Нарны гэрэлт хүрмэгцээ шууд нүүрс болон хувирна. Энгийн халдвар авсан хүмүүс тийм ч их аюултай биш. Харин Мартин гэрт дайран орсон өнөөх нь дээд түвшний халдвар авсан амьтан байжээ. Тэдний бие төмөр мэт хатуу. Амьд үлдэх чадвар нь ер бусын өндөр. Ялангуяа шүд нь ховор олдох зэвсгийн материал байв. Мөхлийн ертөнцид цаасан мөнгө аль хэдийн үн цэнгүй болсон. Дээд түвшний халдвар авсан амьтны шүдэл жинхэнэ хатуу байлууд байлаа. Мартины бүх зэвсгийн гадаргууг сармисны тосоор бүрсэн байв. Ингэх нь үр дүнтэй эсхийг хинч мэдэхгүйч хангалттай хүч гаргуул халдвар авсан амьтны аль ч хэсгийг нэвт хатгаж чадна. Тэр өдөр тэд алс бөглөө нэгэн жижиг хотын хажуугаар өнгөрөв.
Дотор нь цөөнгүй амьд үлдсэн хүн цугсан байлаа. Халдвар авсан хүмүүс өдөр цагаар гарч ирж гай тардаггүй ажээ. Оршин суугчид бүгд өөр өөрсдийн ажлыг хийж байв. Анх харахад тэд мутцад орхосоо өмнөхөөсөө ялгарх зүйлгүй. Мартин бүр үлдэж суух бодол төрөв. Гэвч Джейсон хатуу өнгөөр хэлэхдээ энд түр саатан хэрэгтэй зүйлсээ солилцож болох ч хизээч байнга суурьшиж болохгүй гэв. Учир нь хүн ам шигөө суурьшсан газар. Халдвар авсан амьтдыг төдий чиний амархан татдаг. Джейсоны харцанд амьдралын хад сууж хүйтэн хүндий байдал нуугдана. Тэр хичнээн олон эмгэнэлт явдлыг туулж байж энэ сургамжийг олж авсныг Тэнгэр л мэднэ. Тэр өдрийн үдээс хойш хоёр жижиг хотыг орхилоо. Гэтэл замдаа тусламжгүй тэмцэж буй нэгэн гэлмаатай таарав. Араас нь хоёр дээрэмчин салгалгүй нэхэж байлаа. Джейсон хатуу ширүүн хүн өгч цөөтэй. Тэр шууд нэг дээрэмчний хоолойг нудрагаараа нэвцэхв. Нөгөөх нь зүгтхийг завдав. Тэр эргэж машин дотроос загалмай талах гаргаж ирэв. Джейсон шийдэнгийг хөдөлж гэлмааг амжилттай аварлаа. Гэвч өөртөө асар том төвөг тарьчихв. Ингээд тэдний аялалд нэгэн шинэ хамтрагч нэмэгдлээ. Джейсоны төлөвлөгөө бол хойд зүг рүү тасралтгүй явах. Хүн амын нэгтрэл хангалттай баг байх тусам тэд халдвар авсан амьтадтай таархан багсна. Энэ бол мөхлийн ертөнцид ам гарах үйл. Тэр өдөр тэд нэгэн майхан олны дундуур өнгөрөхдөө гинэт хүүхдийн уйлахыг сонсов. Дотогш ороход энд тэндгүй олон цогцос хэвтэж байлаа. Тэд хүүхдийн амь насанд санаа зовниж явсан ч тор төхөж очиход саяныг анзаарчээ. Энэ бүхэлдээ нарийн төлөвлөсөн өрх байж. 3-3 талаас нь бөөн хүмүүс бүслэн хүрээлв. Тэднийг удалгүй хуаран руугаа чирэн аваачжээ. Тэгэхэд Джейсон сая л танив. Өмнө нь байгаа энэ хүмүүс нутгийн алдарт дээрэмчдийн бүлэглэл байжээ. Бүр хачирхалтай нь Джейсон гэлмааг аврахтаа галсан залуу. Халзан толгойд өдөрдөгчийн хүү байж таарав. Хоёр талын уш хонзон уул шиг их байсан ч тэр багч гэсэн ухаан саруул хിവэр байлаа. Учир нь сүүлийн дараа хүн ам өөрөө хамгийн үнэт баялаг болсон юм. Халзан толгойд Мартин болон гэлмааг үлдээхээр шийдэв. Харин Джейсон нас дээр гарсан тул халдвар авсан хүмүүсийн оройн хоол болох л үлджээ. Гэвч халзан толгойд Джейсоны байлдах чадлыг дутуу үнэлсэн байв. Хоёр гарыг нь хүлсэн байсан ч тэр 4 энгийн халдварлагчийг ганцаараа тогтоож чадна. Мартин нас бага учраас бага хооллоод амархан захирагдана гэж үзжээ. Халзан толгойд түүнийг бүлэгтээ үлдээн зарц болохоор зэхв. Харин гэлмаа дээрэмчдийн зугаа гаргах хэрэгсэл болох нь тодорхой байлаа. Гэвч халзан толгойд бас нэг зүйлийг буруу тооцжээ. Тэр хуарангийн эргэн тойронд хаасайгүй халдварлагчид бий гэж бодсон. Мартин балчирч гэсэн дураараа гүйж явахгүй гэж итгэжээ. Тиймээс араас нь харуул дагалдуулсангүй. Гэвч түүний төсөөлөөгүй зүйл гэвэл Мартин аль хэдийн Джейсоноос амьд үлдэх олон арга сурчсан байв. Ганцаараа байсан ч эзгүй талаар сүрэн туулж нэг халдварлагчаас амжилттай болтов. Эцэст нь Джейсон түр орхисон машины байршлыг оллоо. Гэвч хаалгыг нь хичнээн оролдоод ч онгойсонгүй. Муу дээр нь муухай гихчээр ойролцоо дээд түвшний нэг халдварлагч удаанаар дөхөж байлаа. Мартин царайгаа барайлгав. Одоогүй Слав түүнээс зугтаж чадахгүй. Тэгэхээр өхөн хатан үцгээс өөр замгүй. Тэр гартаа атгсан модоо чанга зуурлаа. Гэтэл дараагийн агшинд арын тээшний хаалга гинэт онгойв. Джейсон аль хэдийн машин дотор нуугдсан байжээ. Хоёул жолоочийн бүхээг рүү яаран явирч оров. Джейсон хийн дөрөөг гიშгэн огцом хөдлөө. Халдварлагчдыг дайран өнгөрөөд хол одов. Тэнгэрийн хаяа аажмаар цайж эхлэхэд хоёул жижигхэн суурьнд хурч ирэв. Мартин хүзүүн дэх загалмаагаа тэмтэрч гэлмаагийн хувь заяанд баг зэрэг санаа зовж байлаа. Гэвч баар руу ормогцоо. Тайзан дээр дуулж буй бүсгүйг харав. Тэгээд гэлмааг хормын дотор таг мартжээ. Маргааш нь хоёул машинаар явхаар бэлдэв. Яг тэр үед дуучин бүсгүй зам тосон зогсож байлаа. Мартин нүдэнд гялалцсан. Джейсонд машинаа зогсоохыг яаран хэлв. Ингэснээр тэдний аялалд бас нэг эмэгтэй хамтрагч нэмэгдэв. Түүнийг Била гэдэг байв. Харамсалтай нь жирэмсэн болсон даруйд нөхөр нь нас баржээ. Мартин толгой гудайлган яаж тайвшруулахаа мэдсэнгүй. Учир нь сүүлийн энэ ертөнцид ийм явдал дэндүү олон тохиолддог байв. Оройн бүрий улам өтгөрөхөд Джейсон болон бусад нь урдын адил машинаа зогсов. Аюулгүй газар олж хонохоор жижиг байшинг нэгжиж дууссаны дараа байшингийн эзний цогцыг гадагш гарган хаяв. Харин Мартин хувцсны шүүгэнд нэг хүн нуугдаж байгааг анзаарчээ. Гэхдээ ойртож очиод сайн мэдэв. Тэр хүн халдвар авсан байлаа. Түүнийг халдварын эхний шатанд байгааг тогтоосны дараа Мартин түүнийг алхахтаа жаахан өрөвдөв. Яг тэр үед Джейсон өрөө рүү гинэт орж ирээд Мартинд хурдан арга хэмжээ авахыг чангаар сануулв. Халдварлагч хүн шиг гингүй харагдсан ч хазуусан бол мөн адил халдварлана. Тэд жижиг байшинд нэг хоноод маргааш нь дахин замд гарлаа. Гэтэл урт дах уулзуур дээр дээрэмчдийн бүлэглэлт зам хаажээ. Эд нар бууж өгөх санаагүй бололтой. Джейсон өөр замаар тойрч гарахаас өөр аргагүй болов. Тэд өөрсдөө ч мэдлгүй орой болтол тавьжээ. Тэд холоос нэг халдвар авсан хүнийг олж харлаа. Жорлонгийн үүдэнд сахиж байв. Мартин шууд сумаа харуулж амин тус газар нонов. Хідүүлээ ойртож очиод унсан халдвар авсан хүнийг шалгав. Гэтэл жорлонд бас нэг хүн нуугдаж байжээ. Асууж тодруулсны дараа л тэд мэдэв. Тэр ч бас халзанчуудын гарт баригджээ. Энд хаягдаж халдвар авсан хүмүүсийг татах өгөөж болгосон байв. Хоёр талд хоёуланд нь дундын дайсан байлаа.
Джейсон болон бусад хоёр нь хар хүүтэй хүч хавсархаар болов. Хамтдаа гимгүй царайтай халзамчуудыг олж тооцоо бодохоор тэд нарийн төлөвлөгөө боловсруулав. Маргааш өглөө эрт тэд ажиллагаагаа эхлүүлв. Биса өөрөө ис гарч өгөөш болов. Джейсон болон хідүүлээ эргүүлт гарсан харуулуудыг төвөггүй барив. Тэгээд бууны сум шиг дараалан хид хідэн хүнийг баривчилсан. Орой бостол харагдах орчин хязгаарлагдахыг хүлээв. Тэд дээрэмчдийн бүсгийн хувцсыг өмсөв. Харуулын постыг ямар ч асуудалгүй хуурч өнгөрлөө. Ойртож очих боломжийг ашиглан Джейсон машины хаалгыг хөлөөрөө савлаа. Халзан ирийг шууд мөргөж унгав. Харамсалтай нь тэдний хайж байсан гэлмаа. Тэднээс төрүүлээд хуарангаас зугтчихсан байв. Джейсон халзан ирийг шууд асаагүй. Харин өшөөгөөр нь хариулахаар шийдэв. Түүнийг халдвар авсан хүмүүс байн үзэгддэг ойд хүлж орхив. Дараа нь нурууг нь жижиг хутгаар зүсв. Удалгүй. Халдвар авсан хүмүүс цусны үнэрийг даган цугсарч ирнэ гэдэгт итгэж байлаа. Өшөөгөө амжилттай авсны дараа тэдний баг хойд зүг рүү үргэлжлүүлэн хөдлөлөө. Замд радио холбоогоор амьд үлдсэн хүмүүсийн хуарангийн тухай мэдээ сонсов. Тэр нь цэргийн удирдлагад байдаг албан ёсны хорогдох байр байв. Орохын өмнө зөвхөн зэвсгээ хураалгахгүй. Хүн бүр бүтэн биеийн үзлэгт орох ёстой байлаа. Энэ бол Джейсоны харж байсан хамгийн олон хүнтэй, хамгийн хатуу хамгаалалттай хорогдох байр байв. Мартин Била хоёр инээмсэглэн нүүр тулж энд суурьших бодол өөрийн ирэхгүй төрөв. Орой болоход эндхийн амьд үлдсэн хүмүүст санаа зовох зүйлгүй байлаа. Халдвар авсан хүмүүсийн занл хийлээс тэд гудамжинд дураараа дуулж бүжиглэн хөвжилтөж байв. Гэхдээ Джейсныг хамгийн их гайхшруулсан зүйл нь тэд энд сурггүй басан гэлмаатай таарсан явдал байлаа. Хідүүлээ догдолж нулимсандаа хутгалдан байх үед тэнгэрээс гинэт нисдэг тэрэг нисэн ирэв. Хид хідэн халдвар авсан хүнийг нисдэг тэрэгнээс доош шидчихв. Хүмүүс хашгирч дөрвөн зөв рүү сарнин зогтов. Удалгүй харуулууд ирж байдлыг барьж авсан ч гисэн ч бүхэл бүтэн хуаран зайлшгүй эмх замраагүй байдалд автав. Маргааш нь нөхцөл байдал намжсны дараа газар сайгүй хөөр хөвсөрсөн нь аимшигтай харагдана. Джейсон хуарангийн захирагчаас мэдэв. Энэ бүхэн дээрэмчдийн бүсгийн үлдэгдэл хүчний сүрэг дайралт байжээ. Энэ ховорхон олдсон хорогдох байрыг гай болгохгүй тулд Джейсон болон хідүүлээ чимээгүйхэн явхаас өөр аргагүй болов. Тэд машинаар хойд зүг рүү үргэлжлүүлэн тавхилаа. Замд таарах хүмүүс улам бүр цөөрсөөр байв. Үнэн дээр Джейсон хаашаа хүртэл явхаач мэдэхгүй байлаа. Ямар ч байсан явсаар байхад болно. Машин эвдэрч бүр мөсөн ашиглах боломжгүй болтлоо. Дөрвөлээ явгнаар цааш явхаас өөр сонголтгүй болов. Тэд хичнээн өндөр уулд авснаа ч мэдэхгүй. Эцэст нь хүмүүсийн байгуулсан нэгэн хотод хурч ирэв. Энд домог ярианд гардагтай яг адилхан байлаа. Халдвар авсан хүн бараг харагдсангүй. Гэхдээ аюулгүй байдлаа бодож тэд унтаж амрах газраа энгийн урхаар бэхэлж тавив. Бүгд гүн нойронд автсны дараа гинэт үүмэн шуугаантай чимээнд цочин сэрлээ. Джейсоны тавьсан урх ажиллачихсан байв. Хідүүлээ сэрэмжтэйгээр эргэн тойрноо ажиллав. Харанхуугаас үе олноороо халдвар авсан хүмүүс дайран гарч ирэв. Джейсон шийдэнгийнхэн галын саваа сууллаа. Бусдыг халахсан ард талын эрдэнэ шишийн талбай руу гүйлээ. Гэвч энэ бүлэг халдвар авсан хүмүүсийн дунд дээд түвшний догшин дайчид байв. Дээрээс нь Била жирэмсэн тул хурдан гүйж чадахгүй байлаа. Хамгийн ард явсан гэлмаа гинэт зогсов. Тэр аажуухан эргэж араас нь нэхэн ирсэн халдвар авсан хүмүүстэй нүүр тулв. Тэр өөрийн амийг золиослон хамтрагчдаа зүгтах хугацаа гаргаж өгөхөөр шийджээ. Хідэн хүн аан захад бүтэн шүнжин хүлээлээ. Гэлмаа аль хэдийн амьд үлдэх найдваргүй болсон нь илт байв. Тэр тэдэнтэй дахин нийлэх боломжгүй болжээ. Джейсон болон бусад нь уулын замаар цааш явхаас өөр аргагүй болов. Нар уулын цаагуур орохоос өмнө тэд замын хажуугаас орхигдсон автобус олжээ. Шүн хоногсоход яг тохирсон газар байлаа. Гэвч Джейсон сэтгэл амарсангүй. Тэр төмөр утсаар цонх хаалгыг дахин нэг бүрчлэн бэхэлжээ. Бүр гадуур нь хүртэл тохиолын утас татаж орхив. Гэвч хэний ч санаанд ороогүй зүйл нь шүн дунд бяцхан хар бие засгаар гарсан явдал байлаа. Гэтэл тэр бүтэн шүнжин буцаж ирсэнгүй. Джейсон нар мөрийг нь даган хаасайгүй хайв. Удалгүй том модны доороос бяцхан харын цогцыг олжээ. Цээжин дээр нь маш гүн хазуулсан мөр байв. Халдвар авсан нэгэн түүнийг хөнөөсөн бололтой. Джейсон хүйтэн царайлан бүгдэд сэрэмжтэй байхыг сануулв. Азуурчин тохиолын урхийг тойрч гарсан байлаа. Энэ нь түүнд баггүй ухаан байгааг харуулна. Тэгээгүй бол бяцхан харыг чимээж гаргалгүй хөнөх боломжгүй. Тэд өөрийн ирэхгүй алхмаа төрөсгөв. Гагцхүү энэ халдвар авсан нэгний нутаг дэвсгэрээс шүн болохоос өмнө гарахыг хүсэж байлаа. Джейсон өндөр гал төлөв. Ингүүл халдвар авсан нэгнийг үр дүнтэй үргэн гэж тооцжээ. Гэвч айсан зүйл нь араасаа нэхэж ирэв. Ой дотроос гинэт хачин чимээ сонсогдлоо. Джейсон холоос нэгэн сүүдэр гясгийн өнгөрхийг харав. Тэр Мартинтай хамт эргэлзэлгүй хөөж одлоо. Гэвч Джейсон удалгүй нэг л биш байгааг ойлгов. Хоёул галын дэргэд буцаж ирэхэд 50 унтаж байсан бил аль хэдийн сурггүй болжээ. Тэд өөрсдөө өрхөнд орчихно гэж хэн санах билээ. Халдвар авсан нэгэн салгах аргаа хэрэгэлжээ. Аз болж Джейсон, Мартин хоёр бууж өгсөнгүй. Бүтэн шүн хайсны эцэст тэд нэгэн эзэнгүй барилга дотроос бэлгийн тусламж ирсэн дууг сонсов. Энэ нь их магадлалтайгаар халдвар авсан нэгний тавьсан урх гэдгийг мэдэж байсан ч Мартин эргэлзэлгүй дотогш дайран орлоо. Танхимд дөнгөж ормогцоо. Тэр модон хүрээнд хүлээтэй бэлэг олж харав. Гэвч аврахаар амжихаас нь өмнө Мартин ард талаас дайрсан халдвар авсан нэгэнд цохигдсон унав. Харин тэр халдвар авсан нэгэн дээрэмчдийн бүлэглэлийн толгойлогч халдсан байжээ.
Тэр хүний хэлээр ярьж чаддаг төдийгүй халдвар авахаас өмнөх дурсамжаа тод санаж байв. Тэр ингэж их хичээн зүтгэсний цорын ганц шалтгаан нь Джейснийг олж өшөө авах явдал байлаа. Тэр Джейснийг ганц цохиод хананд наав. Халдсан толгойлогч ихэд бардамнан өөрийгөө хамгийн дээд түвшний халдвар авсан нэгэн болсон гэж гайхууллаа. Тэр үргэлжлүүлэн өнгөрөх гэж байтал ар нуруунаас нь гинэт тисхийн аргагүй өвдөлт мэдрэгдэв. Тэр Мартины хүчийг дахин дутуу үнэлжээ. Нэг алдаага хоёр дахин давтав. Хэдийгээр хувьслийн түвшин хичнээн өндөр байсан ч эцсийг хүртэл амьд үлдэх хувь түүнд байсангүй. Хоёул хүчээ зөв хослуулж халдсан толгойлогчийг дарж ав. Мартин бэлгийн шархыг яаран шалгав. Харамсалтай нь халдсан толгойлогч түүнд хазуулсан байлаа. Өгөхгүй үлдлээч хуурхан гарцаагүй. Мартин өвдөлтөө тисэд гартаа ган хадаас зов. Бэлээ өөрийн хамгийн үзэн яддаг мангас болон хуурхаас сэргийлэхийн тулд тэд дараалан хид хідэн хамтрагчаа үдэж явуулжээ. Одоо Мартин Джейсон хоёр л үлдсэн байв. Тэд нэг машин олж хойд зүг рүү хөдлөлөө. Агаарын хим улам бүр буурахын хэрээр замд таарах халдвар авсан нэгнүүд ч цөөрөв. Тэр өдөр хоёул нэгэн байшингийн өмнө нүүрс болон шатсан хид хідэн халдвар авсан нэгнийг олж харав. Тэд татуулсаж байлаа. Дээвэр дээр ном сум барьсан нэгэн охин гарч ирэв. Тэр охин нас залуу харагдсан ч сүүлийн дараах ертөнцид хагас жил ганцаараа амьд үлджээ. Мартин түүний шаламга зоримог байдлыг ихэд үнэлв. Охин ч Мартины эр зориг шийдэмгий занг биширч байлаа. Тэдний сэтгэл хурдан дотносож эхлэв. Джейсон энэ бүхнийг нүдэрээ харж байлаа. Мартин эцэст нь өөрийн орших газраа олсноо баттай мэджээ. Тэгээд нэгэн цэлмэг өглөө. Тэр ачаа бараагаа аваад чимээгүйхэн явж одов. Мартин ч огтхон ч хагтсандаа харамссангүй. Учир нь Джейсон аль хэдийн ухаарсан гэдгийг тэр мэдэж байлаа. Хэн түүнтэй амьдралынх нь эцсийг хүртэл хамт байх хүн болохыг хэн санах билээ. Ердөө 20 жилийн дотор цусанд шүнсэн өхөсөд хүртэл ухаан бэлэгтэй болж хувьсан гэж тэд амьд үлдсэн хүмүүсийн суурин руу дайрчээ. Өмнөх шигээ сохроор дайрсангүй. Харин хамгийн бэрх хамгаалалтын гэрлүүдийг эхэлж ивдэв. Манай гол дүр Мартин энэ удаагийн гамшигын шууд хохирогч байлаа. Өхөксдийн тахалд игтгэхэд түүний гэр бүлийнхэн бүгд мангасуудын дайралтад амиа алджээ. Гэхдээ үүний ачаар Мартин амьдралын багш Джейсонтэй учирсан юм. Тэр сүүлийн дараах амьдралд бүрэн дасаж бас үзэл санаа нэгтэй сэтгэлийн хамтрагчаа олжээ. Багш Джейсон ганцаараа явхаар шийдэв. Зүрхэндээ үл ялаггүй нэг тээсэн хിവэр. Мартин найз бүсгүнхээ хамт хойд зүгийн алсагдсан хүний суурин дэрж суурьшжээ. Удалгүй тэд өхөөрдөн хүүхэдтэй болов. Тэд энд хамгийн жаргалтай 10 жилийг өнгөрөөжээ. Гэвч гамшиг үргэлж санаандгүй ирдэг. Тэр шөнө халдвар авсан олон хүн суурин руу дайран орлоо. Тэдний толгойлогч эмэгтэй өхөксдийн харц тунгалаг. Ухаанч баггүй хөвгцсөн бололтой. Хамгийн хачирхалтай нь энэ халдагчдын дунд хүн төрөлхтөн ч холилдсон байв. Тэд суурин дах бүх хүнийг хэрцгийгээр хөнөөжээ. Үүнд мэдээж Мартин ихнэр охин хоёрч багтсан. Мартин ан хийж яваад арайхийн амьд үлджээ. Тэр ихнэр охиныхоо хүүтэн цогцсны өмнө сүхрэн сууж гашуудан сүрв. Тэр агшиндаа ир хүн тангараг өргөв. Амиа алдсан гэр бүл хамтрагчдынхаа өшөөг заавал авахар. Гэхдээ Мартин нэг зүйлийг маш сайн ойлгож байлаа. Тэр ганцаараа үүнийг хийж чадахгүй. Түүний санаанд хамгийн түрүүнд багш Джейсон орж ирэв. Гэвч Мартин суурангаас гармагцаа. Гадах ертөнц асар их өөрчлөгдсөнийг ухаарлаа. 10 жилийн өмнөхтэй харьцуулахад уудам газар нутаг эзгүүрчээ. Тэр бүтэн өдөржин алхсан ч ганц ч амьд хүнтэй таарсангүй. Мартин бүрч их гайхсан зүйл нь урд нь нарны гэрлээс айдаг байсан халдвар авсан хүмүүс одоо өдөрч хөдөлж чаддаг болжээ. Хөдөлгөөн нь баг зэрэг удаанч 10 жилийн өмнөхөөс хамаагүй дэвшсэн байв. Мартин багш Джейсон яг хаана байгааг мэдэхгүй байлаа. Гэхдээ нэг зүйлд итгэлтэй байв. Тэр хүн зүгээр сууж чаддаггүй нэгэн. Тэр харьцангуй хөлс хөдөлгөөнтэй газар гарцаагүй байгаа. Мартин өдөр шөнөгүй зогсолтгүй өмнө зүгийг чиглэн явлаа. Ойролцоогоор хагас сарын дараа тэр эцэст нь хүмүүсийн суурьнд хурж ирэв. 10 жилийн өмнө багштайгаа энд ирж байснаа Мартин саналаа. Тэр үед суурин хүмүүсийн хөлд дарагдсан хөл хөдөлгөөн ихтэй байжээ. Харин одоо нуурч сүйдсэн барилгууд л үлджээ. Эргэн тойронд нь амьд амтан ч үзэгдсэнгүй. Мартин сэтгэлдэх гунгаа хүчээр дарж унаа болохоор мотоцикл олж ав. Ингэснээр явсан хурд нь эрс нэмэгдлээ. Удалгүй тэр нэгэн фермийн байшинтай таарав. Мартин энд тоноглохоор төлөвлөж байлаа. Гэтэл нэг халдвар авсан хүн гарч ирэв. Тэр нумаа татаж зумаа тавих гэж байтал хэн нэгэн түүнээс төрүүлж хөдлөлөө. Энд нэгэн хөгшин хос амьдардаг гэж хэн санах билээ. Мартин суурангаас явснаас хойш анх удаа амьд хүн харсан нь энэ байв. Харин хөгшин хос бас нэлээд удсан хойно зочинтой учирсан бололтой. Гэрт үлдсэн цорын ганц хоолой гарган Мартинд барив. Мартин тэд яагаад өөрсдөө идэхгүй байгааг гайхлаа. Хөгшин хоёрын царайд баг зэрэг эвгүүцэл тодров. Тэд өсөөгөө гэж дахин хэлв. Мартин тэд хоолой харамсаад байгаа гэж боджээ. Гэвч нэг аяг овёосны зутам уусны дараа тэр учир битүүлгээр толгой нь эргэж нүдэн бүрэлцэв. Өвгөний царай барайж мах идээгүй удснаа дахин бовтнов. Чи их ядарсан харагдаж байна. Энд жаахан амарх уу? Дараагийн мөчөд хөгшин эмгэн хутгаа далайн орж ирэв. Мартин эргэнгүүтээ зүгтэн болтов. Өвгөн сандран бууга өргөж гал нээв. Гэтэл сум нь өөрийнх нь ихнэрийг онов. Тэр сандран дөхөж очоод санаа 50 асуув. Гэтэл гинэт тарих нь хүйт оргив. Учир нь Мартин үлдсэн ухаанаа шавхан хутгаа далайсан байлаа.
Маргааш өглөө гэгээ ортол. Мартин ухаангүй байдлаасаа сэрэв. Түүний өмнө харагдах ертөнцид дэндүү танихгүй байлаа. Тэр бараг л хаашаа хандхаа мэдэхгүй сандарчээ. Тэр дахин нэгэн суурьнд орж ирэв. Гэвч энд ч бас амьд амьтанд нэг ч алга. Харин радиогоор нэгэн зарлал давтан явж байв. Ах дүүс холбоо хүн эсүүлж байна. Мартин эхлээд хэрэгтэй зүйлс хайхаар явсан ч энд зогсож байсан худалдагчийг анзаарсангүй. Юу авах вэ? Тэр яаран багшийнхаа зургийг гаргаж үзүүлв. Худалдагч Джейснийг тэр дорн танилаа. Учир нь Джейсон энэ хавийн алдарт зомби анчин байв. Гэвч Мартин түүний хаашаа явсныг асуухад худалдагчийн харц нэг л болтомхой болов. Тэр Джейсон ойролцоох хуучин тоосгоны үйлдвэрт очсон байж магадгүй гэж тааварлав. Мартин бүтэн 10 жил гэрээсээ гараагүй байлаа. Гадаах ертөнц ямар болсныг тэр яаж мэдэх билээ. Тэр зааврын дагуу явсаар хуучин тоосгоны үйлдвэрт хүрэв. Тэнд өөдөөс нь бохир заван жаахан охин гарч ирлээ. Дараагийн мөчид Мартин бороохоод цохиулан ухаан алдав. Түүнийг дахин сэрхэд тэр даруй майханд хуарн руу хүргэлдэв. Эндхийн хүмүүс бүр хүний махыг ийс цагаан хэрчиж байлаа. Хүүхдүүдийн харц хүртэл хүйтэн хүндий мэдрэлгүй болсон байв. Гэтэл чихний хажууд үүмэнтэй хашгирaan сонсогдов. Мартин хүчээр амтны тулааны талбай руу чирэгдэн орлоо. Торонд нэгэн халдвар авсан хүн хоригдож байв. Эргэн тойронд нь үзэгчид уухайлан хашгирна. Хизээнээс ихснийг бүү мэд. Амьд хүмүүсийн тулаан хамгийн алдартай үзүүлбэр болжээ. Гэвч хөтлөгч догдлон зарлав. Өнөөдөр хүн зомбины их тулаан болохгүй. Харин тусгай үзүүлбэр зохион байгууллаа. Хөтлөгчийн тушаал буунгууд Мартин багшаа харлаа. Тэр өрсөлдөгчийн суудлаас гарч ирэв. Гэвч Мартин сануулж амжаагүй байтал нөгөөх нь нудрага даалан дайрч ирлээ. Энэ 10 жилд Мартины төрх дэндүү их өөрчлөгдөжээ. Джейсон түүнийг огт таньсангүй. Хүзүүнд нь зүүсэн гавсын ясны зүйлсийг харах хүртлээ. Тэгтэл Джейсон сая л учрыг ойлгов. Мартин тайзан дээр хөтлөгч тэр хоёр хөдөлгөөнгүй байхыг хараад даруй урт бууга өргөн анхааруулв. Джейсон дахин аянга шиг дайрав. Тэр гартаа байсан хугарсан жадаа хүчтэй шидэв. Тайзан дээр хөтлөгч дуу алдан унав. Тэр мөчид төмөр гимс зүүсэн нэгэн охин боломжийг ашиглан халдвар авсан хүний торыг нийлээ. Нэгэн сүртэй архиралтын хамт талбай тэр чихтэй имэх замбраагүй болов. Джейсон намуухан дуугаар тушаагаад гимчтэй охин болон Мартиныг дагуулсан. Үүмэнийг далимдуулан хэргийн газраас зогтов. Гуруулаа удалгүй бөглөө газар дах модон байшинд хүрэв. Модон шатны доор хүртэл нууц занг байлаа. Энэ бол Джейсны гарын үзүүр. Тэр Мартиныг гэртээ дагуулan оров. Дараа нь 10 жилийн турш туулсан амьдралаа ярилцав. Мартин эхнэрийнхээ өшөөг заавал авна гэж тангараглав. Харин Джейсон түүнийг бүү яар гэж ятгав. Учир нь тэр юм зомби. Ер бусын өндөр ухаантайгаас гадна бүх халдвар авсан хүмүүсийг захирч чадна. Бас ах дүүс холбооны оюун санааны удирдагч юм. Ах дүүс холбоо ухаантай юм зомбиг хүний хувьслийн эцсийн хэлбэр гэж үздэг. Учир нь энэ ах дүүс холбоо 10 жилийн өмнөх дээрэмчдийн бүлгээс үүссэн. Өнөөдөр дэлхийн хамгийн хүчирхэг хүчнүүдийн нэг болжээ. Багш шав 2 хүчээ нэгтгсэн ч энэ авраг модыг ганхуулж чадахгүй. Мартины сэтгэл аргагүй нэрхэнд гутлаар дүүрв. Энэ үед тэр газар хэвтэж байсан гинжтэй охиныг анзаарав. Асууж лавсны эцэс Джейсноос мэдсэн. Тэр охин багасаа өнчин байжээ. Эзгүй хээр талд ганцаараа өссөн байна. Тиймээс ухаан санаа нь баг зэрэг доголдолтой бололтой. Гэвч Джейсон түүнд онцгой анхаарал халамж тавьдаг байв. Өмнө нь ч түүнийг аврахаар тулааны тэмцээнд сайн дураараа оролцсон юм. Гэтэл гинэт модон байшингийн гаднаас хүлийн чимээ сонсогдов. Джейсон ямар нэг зүйл буруу болсныг мэдээд Мартин болон гинжтэй охиныг яаран нууц хонгил руу оруулав. Тэр дөнгөж дүр эсгэж амжтал. Ах дүүс холбооны хүмүүс хаалгыг эвдэн орж ирэв. Мартин нууц хонгилоор зүгтэж гарсны дараа Джейсныг ах дүүс холбооны хүмүүс авч явсныг холоос харлаа. Аз болоход гинжтэй охины үнэрлэх чадвар жирийн хүнийхээс өөр байв. Тэр бүр ойролцоогоор Джейсон хаашаа явсныг тогтоож чаджээ. Гэвч тэр хоёрын төсөөлөөгүй зүйл нь Джейсон эзгүйхээр талын загалмайд хүлүүлсэн байлаа. Энэ бол ах дүүс холбоо дайснаа шийтгэдэг хэрцгий аргуудын нэг. Шийтгүүлсэн хүнийг өлсүүлэн айдас давтуулан аажмаар ухуулдаг. Гэхдээ Джейсон жирийн хүнээс ч илүү азгүй байв. Түүнийг дээд түвшний нэгэн халдвар тээгч онилчихсан байлаа. Муугийн хажуугаар сайн нь тохио гэдэг шиг халдвар тээгчийн хүчтэй дайралтаар модон тулгуур унав. Джейсон хоёр хөлөөрөө хамаг хүчээрээ түлхэж нөгөөнийхөө хүзүүг арайхийн мушгин хугалав. Гэвч тэр амьсгаа авахч завдалгүй. Ойролцоогоос дахиад нэг халдвар тээгч гүйж ирэв. Джейсон гарынхаа усыг яаран тайлахыг оролдсон ч халдвар тээгчийн асар их хүч гидсийг нь нэвт сүлбөв. Түүний амь наст эслэгдэж байх тэр мөчид харанхуйгаас хурц сум нисэн ирэв. Мартин болон гинжтэй охин цагтаа амжиж ирсэн нь тэр байлаа. Гэвч Джейснийг эзнээс цус тасралтгүй гоожиж байв. Халдвар авахаас сэргийлэхийн тулд шархыг өндөр хэмээр түлж байж л болно. Тэр амандаа бүдэг бадахан нэгэн суурингийн байршлыг хийсний дараа Мартин галын бамбар гаргаж ирээд эргэлзэлгүйгээр шархан дээр нь наав. Маргааш өглөө нь эмэгтэй зомби нарын ахлагч Джейсон баригдсныг сонсоод загалмай байсан эзгүй талд нэн даруй хурч ирэв. Гэтэл тэд аль хэдийн зогтсон байлаа. Уур хилэндээ шатсан эмэгтэй ахлагч ах дүүс холбооны жижиг толгойлогчийг газар дээр нь хоров. Дараа нь бүгдэд нь салж эрен сурвалжлах тушаал өгч Джейсныг заавал барьж авчрахыг тушаав. Харин тэр үед Мартин Джейсныг дагуулan ойд амарч байв. Тэр ойр хавьяас хуурай түлээ түүхээр төлөвлөжээ. Гэтэл түүнийг явснаас хойш удалгүй.
Ах дүүс холбооны 3 гишүүн тэднийг олж ирэв. Тэд гимжтэй охиныг хараад араатан шиг авирлаж эхлэв. Аз босоход Мартин цагтаа буцаж ирлээ. Шархаасаа болж хөдөлж чадахгүй байсан Джейсон ч буудлагын гохыг эргэлзэлгүй дарж хоёрыг нь агшин зуур устгав. Үлдсэн нэг нь яаран дуулгаа тайлахад бүгд түүний зүгээр л хүүхэд болохыг мэдв. Джейсон сэтгэл нь зөөлрч амийг нь өршөөхөөр шийдэв. Тэр хөөж бас тасралтгүй өршөөлгүйж өөрийг нь ах дүүс холбоо барьж аваад хүчээр эсвэлсэн гэж тайлбарлав. Удалгүй. Гуруула хүн төрөлхтний нэгэн суурьнд хурч ирэв. Суурингийн цагаан сахалтай өвгөн ах дүүс холбооны гишүүдэд тун дургүй байлаа. Гэвч Джейснийг харангуйтаа царай нь тэр дороо хуйрав. Чамайг харсандаа үнэхээр баяртай байна. Тэд гамшихаас өмнө бие таньдаг байжээ. Олон жил уулзаагүй ч тэр үеийн нөхөрлөл нь одоо ч хിവэр байв. Джейсон шархацныг сонсоод цагаан сахалтай өвгөн түүнийг заавал идгэн гэж тангараглав. Төмөр тороор барьсан харуулын цэгийг нэвтлэн тэд эцэст нь суурингийн төв хэсэгт хүрэв. Энд мэрэгжлийн эмч хүртэл байгааг хэн санах билээ. Нэгэн хагалгааны дараа Джейсны шарх ноцтой аюулгүй болж хэсэг хугацаанд 50 амруул эдгэрэх боломжтой байв. Харин олзлогдсон ах дүүс холбооны гишүүнийг суурингийн жижиг хар байшинд хоржээ. Чи энд байвал зүгээр байх болно. Намайг гаргаж явуулж болохгүй гэж юу? Цагаан сахалтай өвгөн бардамнан инээмсэглэв. Тэр Мартинд эндх амьдралын нөхцөлийг танилцуулав. Жижиг модон байшинд хүртэл 2 генератор байлаа. Энэ бол халдварлагчдын довтлогооноос хамгаалах гол зэвсэг байв. Гэвч Мартин үүнийг яаж хийснийг ойлгосонгүй. Цагаан сахалтай өвгөн хөхрөн инээв. Тэр цаг нь болохоор Мартин өөрөө мэднэ гэж хэлв. Шүн харанхуй нөмөрөхөд бүгдээрээ тойрч суугаад ах дүүс холбооны харгислыг зөвхөн ярив. Энтхийн оршин суугчид ах дүүс холбоонд бүгдээрээ дарлуулж байжээ. Гэвч тэдний хүч чадал хязгаартай тул энэ бөглөө газартал нуугдан амьдарч байв. Энд хүрээд цагаан сахалтай өвгөн ууртаагаар босож тэр барьцаалагчийг олж уураа гаргахаар шийдэв. Гэтэл өнөөх нөхөр хоол хүргэж ирсэн охиныг хөнөөгөөд зогтчихсан байлаа. Цагаан сахалтай өвгөн тэр даруй бүгдийг цуглуулж сонор сэрэмжтэй байхыг сануулв. Гэтэл дараагийн агшинд нэг пикап машин хуарамгийн хаалгыг сэт цөмсөн орж ирэв. Эмэгтэй удирдагч халдварлагчдын армийг дагуулсан ирсэн байлаа. Барцаалагч буцаж очоод суурьшлийн байрлалыг илчилсэн нь илт. Гэвч цагаан сахалтай өвгөн огтхон ч сандарсангүй. Түүний дохиогоор хэн нэгэн хүчтэй хит ягаан туяаны гэрлийг асаав. Энэ бол халдварлагчдын жинхэнэ хар дарсан зүүд байлаа. Хуарамгийн хамгаалагчид амиа үл хайрлан эсэргүүцснээр эмэгтэй удирдагч аргагүй нэрхэнд ухрах тушаал өглөө. Мартин өшөө авахаар араас нь хөөхийг завдсан ч Джейсон түүнийг чанга барин тогтов. Цагаан сахалтай өвгөн болон түүний хүмүүс явсан боловч 6 хүнээ алдсан байлаа. Харин зүгтсэн барьцаалагч дахин баригдан буцаад ирэв. Мартин өөрийн ирэхгүй баг зэрэг харамсав. Тэр новшийг эртхэн цааш нь харуулах байжтэй. Цагаан сахалтай өвгөн түүнийг түр азнахыг тохиод магадгүй дайсны амнаас зарим хэрэгтэй мэдээлэл шахаж авч болох байв. Учир нь бүгдэд нэг зүйл хачирхалтай санагдаж байлаа. Зомби эмэгтэй удирдагч яагаад энэ жижиг газрыг онилсан юм бол? Барьцаалагчийг ам нээхээс өмнө Джейсон үннийг өөрөө хэлж өгөв. Тэр эмэгтэй удирдагч бол хамгийн сүүлийн үеийн халдварлагч ажээ. Тэр ухаантайгаас гадна бүр төлөөж төрүүлж чаддаг. Өнгөрсөн жил тохиолдлоор нэг боломж гарч Джейсон удирдагчийн хүүхдийг өөрийн гараар хөнөөжээ. Тэр бүр нэг нүдийг нь сохолсон байв. Тиймээс эмэгтэй удирдагч түүнд өширхэн хорсож явжээ. Джейсон Мартин гэр бүлийнхнийг нь хохироосон явдал ч мөнөөх удирдагчийн зохиосон хэрэг байж магадгүй гэж сэжиглэв. Зорилго нь Мартиныг ашиглан өөрийгөө ил гаргах байжээ. Мартин дуугүй сууж юу ч хэлсэнгүй. Харин бүх уураа барьцаалагч дээр гаргав. Эмэгтэй удирдагч зүгээр суухгүйг ойлгосон тул цагаан сахалтай өвгөн яаралтай нүүлгэн шилжүүлэхээр бүгдийг цуглуулв. Бүгд хэрэгтэй зүйлсээ үрээд арын уул руу зогтов. Зөвхөн Джейсон, Мартин нарын хитгэн хүн үлдэв. Тэд эмэгтэй удирдагчийг олж өшөө авахаас гадна бусдыг нүүлгэн гаргах хугацааг хожих ёстой байлаа. Цагаан сахалтай өвгөн болон хідэн хүн нь мөн үлдэж хуарангаа хамтран хамгаалахаар шийдэв. Джейсон төмөр гимжтэй охиныг аюулд оруулахыг хүссэнгүй. Түүнийг олсоор хүчээр чирч авч явахаар завдав. Тэгтэл мдээгүй байтал шүн болов. Эмэгтэй удирдагч үнэхээр халдварлагчдын цэргийг дагуулсан буцаж ирэв. Энэ удаа тэр яаран дайрсангүй. Харин байрандаа хүлээхийг сонгожээ. Джейсон болон хідэн хүн нь бие гайхан харж өнөөх нөхөр дахиад юу сэтэж байгааг ойлгосонгүй. Гэтэл дараагийн агшинд харанхуй дундаас нэгэн хүн гарч ирэв. Тэр гартаа тесрэлтээс хамгаалах бамбай барьсан фанат байлаа. Тэр ширүүн буун галын дундуур шууд генераторын өрөө рүү дайран орлоо. Асар хүчтэй дэлбэрэлтийн хамт хит ягаан туяаны гэрэл агшин зуур унтарч халдварлагчдын айдас үгүй болов. Халдварлагчид үерийн ус шиг хуаран руу цутган орж ирэв. Джейсон тэр даруй галт бамбраа асааж эмэгтэй удирдагчийн анхаарлыг амжилттай татав. Бусад нь хуарангийн хамгийн бат бөх агуулга руу ухран орлоо. Халдвар авсан хүмүүс хэсэгтээ нэвтэрч чадахгүй ч тэд зүгтах боломжоо бас алдсан байв. Харин Джейсон ганцаар үлдсэн эмэгтэй удирдагчийг танхим руу өргөтөн оруулжээ. Хажууд нь нотож байсан Мартин шууд л хүчтэй дайрлаа. Үнэн дээр тэд хоёр өрхийг эртнээс бэлтчихсэн байв. Гэвч эмэгтэй удирдагчийн хүч чадал төсөөснөөс хавгүй илүү байлаа. Шийдвэрлэх мөчид Джейсон эрсдэлтэй нүүдэл хийв. Бэртсэн биеэ үл хайхран дайсныхаа үлдсэн ганц нүдийг сохлов.
Мартин боломжийг ашиглан ойртож эцсийн цохилт хийв. Ингээд тэр эм шулан бүрэн устгагдлаа. Нөгөө талд гацсан сахалтай өвгөн болон бусад хүмүүс халдвар авсан хүмүүстэй хамт өгөхөд бэлэн болжээ. Джейсон, Мартин хоёр танхимаас гарангууд агуулгын зүгээс тэнгэрт тулсан галын дүл харагдав. Тэд амь насаараа дэмчин тавин зүгтгсдэд хамгийн том аюулыг арилгаж өгсөн байлаа. Харамсалтай нь хэд хэдэн халдвар авагч торноос молторчээ. Уусын ард талын гимжит охин Джейсны аюулгүй байдалд үргэлж санаа зовдөг байв. Хин ч анзаараагүй завшааныг ашиглан тэр багаасаа сэмхэн салжээ. Гэвч уулнаас буухтаа нэгэн халдвар авагчтай таарна гэж сансангүй. Джейсон, Мартин хоёр араас нь хөөн ирэхэд холоос аль хэдийн халдвар авсан гимжит охиныг олж харлаа. Түүний царай ярвай. Зомби болон хувирах нь хормын асуудал болжээ. Гэвч Джейсны амийг хамгаалахын тулд тэр зөнгөөрөө араас нь нэгсэн халдвар авагч руу өсрөн дайрлаа. Хэдийгээр дайснаа амжилттай устгасан ч өөрөө ч тэсгэд тун хэцүү болж байв. Джейсон нулимс туслуулан гимжит охиныг өөрийн гараар үдэн явууллаа. Тэгтэл араас нь дахиад олон халдвар авагч хөөж ирэв. Тэр угаасаа бэртэлтэй байсан тул цааш зүгтэж чадахгүй болжээ. Джейсон Мартинтай сэтгэл өвдөн салах эс гүйцэтгэв. Тэгээд төмөр сүхээ зөрөгтэй суулан энэ хүүгийн замыг сүүлчийн удаа цэвэрлэхээр шийдлээ. 10 жилийн өмнө Мартинтай анх уулзсан үеиг шиг гагцхүү одоогийн Джейсон үтэлж насны эцэст тулжээ. Үүр цайхад Мартин үндсэн бүлгээ гүйцэн ирэв. Тэр үе эргэж харсан ч танис дүрийг огт олж харсангүй. Тэр үед нэгэн жаахан охин хурч ирээд түүний гараас хөтлөн цааш алхав. Хуйх цагдаа нар зэвсгээ барин урагш ширтэн. Гурван бууны охийг чанга хатгажээ. Иргэн тойрны хүмүүс амьсгалаач дарав. Аимшигт мангас хизээ мүдгүй гарч ирэхийг хүлээж байгаа мэт. Гэвч тэд ард талдаа гинэт хэсэг бүлэг цусанд шүнсэн догшин зомби гарч ирснийг анзаарсангүй. 2025 оны улирлын төгсгөлийн бүтээл болох зомбигийн давлгааг хүргэж байна. Баян хөрөнгө оруулагч Сандра жижиг хотод ажил амжуулахаар иржээ. Гэвч гудамжинд хүмүүс бүгд яаран сандарч явахыг харав. Айлуудын хаалга, цонх бүгд битүү хаалттай. Зарим нь бүр бүх юмаа ачаад нүүж байлаа. Энэ хэрүүл тэмцлийн газрыг орхин зүгтэж байгаа мэт. Жолооч ах учир нь биш байгааг анзаарч Сандрад маш болгоомжтой байхыг сануулв. Гэвч Сандра огт тоосонгүй. Түүнд өнөөдөр амжуулах чухал ажил байлаа. Өөрийн хөрөнгө оруулсан кино багийнхантай уулзах ёстой байв. Гэвч урьдчилан тохирсон найруулагч сурггүй алга болжээ. Гэрийн гол хаалга нь цоочтой байгаа зогсохгүй. Гар утас руу нь ч холбогдсонгүй. Бүгд яахаа хилэлцэж байх зур. Гинэт хэсэг зомби дайран орж ирэв. Хэд хэдэн хүн ухаан орох завдалгүй газарт унжээ. Сандра хажууд нь нүдэн бүлтэж ам нь ангаас нь чихтэй зогсов. Замын голд нэг тарган залуу үсрэн мах савчуулан бүжиглэж байлаа. Түүний толгой дүнгэнэн манарч байв. Гэвч ийш тийш сандран зүгтах хүмүүсийг хараад Сандра энд удаан саатаж болохгүй ойлгов. Машинд сууж зүгтахаар зэхэж байтал машины дугуйг зомби томоор хацчихжээ. Сандра жолоочийг хурдхан хөдөлгөж шавдуулав. Гэвч жолооч өхөн хатан зөвшөөрсөнгүй. Дугуй хагарсан чигээр хүчээр явбал ободыг гимтэн гэж тэр хэлв. Ингээд тэдний маргалцсан зур Сандрагийн машиныг зомбийн сүрэг бүслэн авчээ. Аз болж тэр хоёр төрөлхийн өөдрөг хүмүүс байв. Ийм үед ч тэд тоглоом шоглоом ярьж амжина. Тэр мөчид машины гадна бүүмэн дийдэв. Сандрагийн бие хамгаалагч түүнийг аврахаар ирсэн нь тэр байлаа. Сандра сандарсан шинжгүй машинаас буу. Харамсалтай нь бие хамгаалагчийн хувь тавилан тун эмгэнэлтэй байв. Гайхаж амжаагүй байтал зомбины давлгаа түүнийг залхив. Хурдангүй. Сандра санаа алдав. Машинд уйлан нүрээ маажиж буй эмэгтэйг үл тоов. Тэр хийн дөрөв тултал гიშгээд хэргийн газраас зогтов. Дүр зураг хотын төвийн баярын талбай руу шилжин. Хүмүүс талбай дээр түлээ овоолжээ. Иргэн тойронд нь олон цаасан хүн байрлуулсан байв. Энд ямар нэгэн онцгой ёслол хийх гэж байгаа бололтой. Тэр үед талбайн дэргэд нэг машин ирж зогсов. Сандрагийн эхнэр ирсэн нь тэр байлаа. Тэр хүүхдээ дагуулan төрхөндөө буцжээ. Хадам ихийн царай нэг л таагүй байв. Тэр охин нь буцах цаг нь биш байсан гэж аяархан бовтнов. Гинэт тэнгэрт аянга нижигнэв. Тэнгэрийг халахсан хар үлс нүүж ирэв. Иргэн тойрны гэрэл хурдан бүдгэрлээ. Тэр үед телевизээр яаралтай мэдээ цацагдав. Аимшигт зомбины вирус хот бүрт дэгдэж байна. Энэ бүхэн юунаас ихэлснийг хэн ч мэдэхгүй. Албаныхан иргэдийг гэртээ яаралтай хорогдохыг уриалав. Учир нь вирусын тархас дэндүү хурдан байлаа. Хөтлөгч тайзан дээр үг үсэггүй мэдээ уншиж байв. Гэтэл хэсэг зомби нэвтрүүлгийн студи руу дайран орсныг тэр мэдсэнгүй. Энэ зур хадам их охин болон түүний хүмүүсийг хармагцаа. Өнөө оройны яслыг тасалдуулж болохгүй хүмүүстэй сануулв. Голын гал дүрлсэн асхыг хүлээсээр зомбиуд хэсэг хэсгээрээ дуудлага авсан мэт булшнаас өөрсдөө мөлхөн гарч ирэв. Тэр үед Сандра жолоочоо дагуулна. Ёслолын талбайд мөн хурч ирлээ. Эхнэр нь мэдээж хөөрөн баярлав. Харин хадам ихийн царай дургуйцэл тодров. Тэр Сандрад ямар ч бодлон тарьж болохгүйг хатуу сануулв. Энэ ёслол 6 өдөр үргэлжилжээ. Өнөө шөнө өнгөрсний дараа л жинхэнэ утгаараа дуусна. Сандрагийн царай гайхширлаар дүүрв. Тэр энд их нэртэйгээ уулзахаар ирсэн юм. Хадам ихтэйгээ муудалцах шаардлага түүнд байсангүй. Тэгээд ч гадаа асар олон зомби цугларчихсан байлаа. Бүгдээрээ нуугдах газар олох ёстой биш гэж юу? Гэвч хадам их нь огт сандарсан шинжгүүгээр охиноо тайвшруулв. Энд маш аюулгүй гэж хэллээ. Ямар ч асуудал гарахгүй. Ингэж хэлээд нэг шил им гаргаж ирэв. Бүгдээрээ үүнийг биеэрээ түрхийг тохилоо. Энэ нь биеийн үнрийг дарж чадна. Тиймээс зомбины дайралтаас хамгаална.
Сандра амаараа бол хэрэггүй гэж хэлсэн ч би энэ тун үнэнч байлаа. Бүтэн шил имийг төрчихөв. Тэр туршин талбайн гадна гүйж очлоо. Өмнөх зомбиуд үнэхээр түүн рүү дайрсангүй. Сандра зүгээр нэг баян бизнесмен биш. Тэр багаасаа төрийн хэрэгт оролцох агуу амбицтай байжээ. Энэ боломжийг ашиглан зомбины сүргийн өмнө уран цэцэн үг өрсгөв. Зомбиуд уур хилэнгээ орхиж хүний мах идэхээ болохыг хүсв. Зөвхөн өөрийг нь дагвал өдөр бүр амттай хоол идэж бундаа уухыг амлав. Гэвч зомбиуд байрандаа хөдөлгөөнгүй зогссоор байлаа. Сандрагийн царай эвгүүрхэв. Тэр жолоочоо дагуулсан чимээгүйхэн хэргийн газрыг орхив. Ёслолын талбайд буцаж ирсний дараа Сандра ятгалганд бүтлгүүцнийг бүгдэд хэлв. Аюулгүй газар олж нуугдахыг санал болгов. Гэвч хадам ихэн зөрүүдлэн бүх хүнийг энд үлдэхийг шаардлаа. Зомбиуд үнэхээр ирсэн ч айд сандрах ямар ч хэрэггүй гэж хэлв. Сандра яаран тайзны өмнө очоод өөрийн биеэр туулсан бүхнийг хүмүүст анхааруулв. Эдгээр зомбиуд мэдэн дээр мэдээж байснаас ч аимшигтай. Зомбины хазаслад өртсөн л бол хинч байсан зомби болон хувирна. Гэвч энд байгаа хүмүүсийн ихэнх нь бүтэн өдрийн турш хадам ээжтэйгээ талбай дээр хамт байлаа. Тэд бүгд зомби өөрсдийг нь хазахгүй гэж бодож байв. Сандра уурсандаа шүдээ хавирч байлаа. Тэр мөнгөний хүчийг ашиглахаар шийдэв. Тэр их мөнгө амлан хэдэн сайн дурын ажилтан эсвэлв. Тэр бүгдэд харуулахыг хүссэн юм. Зомби үнэхээр хүн хаздаг эсхийг энэ үед хадам ээж нь ч үг хэлв. Тэр зомби хүн иддэггүй гэж бодож байлаа. Харин өөрсдийн төрлийг цуглуулж уруу татдаг гэж үзв. Сандра энэ зөрүүд хөвшинтэй дахин маргалдахыг хүссэнгүй. Тэр бүгдэд битүүмжилсэн өндөр байшин руу орж ажиллахыг тохив. Хэрэг зомби тэр хэдэн сайн дурын ажилтанд халдахгүй бол дараа нь гарч ирэхэд оройтхгүй. Яг тэр мөчид зомби нарын шивүү сүрэг хонглоор аажуухан ойртож байлаа. Тэр хэдэн сайн дурын ажилтанд олныг сүлбэн гарахыг яаран дохив. Гэтэл нөгөөдөл нь хөл дээрээж тогтож амжаагүй байтал дайрч ирсэн зомби нарт бариулж махан тасар татагдав. Үлдсэн хүмүүс бүгд балмагдан гацлаа. Энэ удаа тэд үзэл бодлоо бодгосөхөөгүй. Тэд сандарсан байдалтай арийнхаа өндөр байшин руу ухран орлоо. Зузаан шилэн хаалганы цаанаас Сандра зомби нарын хөдөлгөөн бүрийг анхааралтай ажиллав. Тэд яг л сүнсээ булаалгасан араатан шиг зүүн совиндоо хөдлөгдөн хоол ирэн хэсүүчлэн. Энэ үед хадам ээж нь ч эсрэгээр зөрүүдлэхээ болив. Гадаах зомби улам олширч байгааг тэр бүгдэд сануулв. Бодлого энэ газрыг бүслэн хаана. Сандра хажуудах жолооч руугаа хараад тэр тусламж дуудсан эсхийг завлав. Одоо бүгд дотроо байхад л болно. Гэтэл гинэт хүмүүсийн дундаас үүнийг дийдэв. Учир нь хазуулсан хэдэн сайн дурын ажилтан бас зомби болж хувирчээ. Сандра үүнийг гайхах зүйл биш мэт хүлээж ав. Гэвч ард нь нэг эмэгтэй орилж эхлэв. Зомби намайг идэх гэж байна. Ааваа. Тэр бол нас барсан бие хамгаалагчийн охин байв. Өдөр аавыгаа зомби нарт хазуулж өгөхийг өөрийн нүдээр харжээ. Бүгд түүнд хурдан дуугүй бол гэж зандарлаа. Гэтэл гинэт гаднаас нэг хөвшин хүн гүйн орж ирэв. Сандра огт эргэлзэлгүйгээр шилэн хаалгыг нээв. Орж ирсэн хүн бол түүний аав байлаа. Тэр бас сүмийн одоо ажиллаж буй Санвартан байв. Өмнө нь Санвартан оршуулгын газраар санамсаргүй өнгөрөхдөө хэсэг дагалдагчдад хөөгдөжээ. Түүний зүн совин түнд энэ удаагийн зомби сүрэл юрдих бишийг хийж байлаа. Тэр бидээ авсан бууны шархыг түргэн боогоод Сандра аавыгаа дагуулсан зойр руу очив. Гэтэл өмнө нь дуудсан аврах баг аль хэдийн ирчихсэн байлаа. Тэд газар доорх зогсоолоос сэтлэн гарахаар бэлдэж байв. Гэвч гарц зомби нараар таг хаагдсан байжээ. Одоо тэд өөр гарц хайхаас өөр аргагүй болов. Гинэт уртах лифтний хонглоос чимээ гарав. Бүх цагдаа тэр даруй байлдааны бэлэн байдалд орлоо. Тэнтхийн уур амьсгал тэр дороо хурцтлаа. Бүгдийн нүд орой дээрээ гарчихв. Лифтний хаалга нэгдэх тэр агшинд дээрээс нэг хар сүдэр унаж ирэв. Бүх цагдаа нэгэн зэрэг буудав. Сум бороо шиг асгаран буу. Гэтэл өнөөх хар сүдэр хүний хэлээр ярив. Тэр нь нуруу намхан ир байжээ. Сандра түүний хэн болохыг танив. Тэр бол аавынх нь сайн найз бас хамтран ажиллагч байлаа. Тусгай хүчний ахмад бүгдэд анхааруулв. Лифт саяын буудалцааны үеэр эвдэрчээ. Харин гарцан дээрх зомби нар ойрцоор байв. Тэд аргагүй тултлан тулалдахаас өөр сонголтгүй бололтой. Би хамгаалагчийн охин. Дахин зүрх шимшрэмээр ориллоо. Бүгд түүнд амаа тат гэж яаран зандарлаа. Одоо байдал аль хэдийн хангалттай замбраагүй болсон. Энэ үед хэн нэгэн ахмадаас асуув. Илүү буу зэвсэг байгаа эсхийг эдгээр энгийн иргэдч гэсэн тус нэмэр болж чадна. Ахмад толгой дохив. Тэр доод албаныхандаа бүгдэд зэвсэг тарахыг тохиод зомби нарын сүрэг улам ойрцоор байлаа. Бүгд цус тулаанд бэлэн болжээ. Сандрагийн хадам ээж гинэт олныг сүлбэн гарч ирэв. Тэр өөрийгөө нэгэн эртний сударт энэ зомби нар хаанаас үлснийг мэдэж авсны дараа тэд яагаад хүн бүрийг үхэн хатан хөөсөөр байсны учир нь охины цусыг цуглуулахыг хүссэнтэй холбоотой байв. Охин өөрөө сайн дураараа цусаа өргөчхүүл зомби нар аяндаа холтон одохож хачирхалтай Санвартан ч энэ домгийг сонсож байжээ. Тэр даруй хадам ихийн сандлыг туршиж үзэхээр шийдэв. Нэгэн эмгэн өөрөө сайн дураараа оролцохоор бүртгүүлсэн ч Санвартан түүнийг газар дээр нь татгалзав. Тэд удалгүй нэг охиныг сонгожээ. Өндөр гоолог биетэй охин. Гэвч цус авахын тулд тусгай эмнэлгийн багаж хэрэгтэй байв. Хадам их 3 дугаар давхарт эмчилгээний өрөө байдгийг санав. Сандра зориг гарган хайгуулын багаж авчрах даалгаврыг хүлээн авав. Түүнтэй хамт жолооч болон зовн нар явжээ. Тэд цахилгаан шатны хангасаар өгсөж 3 дугаар давхарт төвөггүй хүрв.
Удалгүй хангисын үзүүрээс имчилгээний өрөөг оллоо. Цус авахд хэрэгтэй бүх багчийг дөнгөж цуглуулж дуусмагц. Доороос буундуу нижигнэн сонсогдов. Амьд үлдсэн хүмүүс зомбитой буудалцаж эхэлсэн байжээ. Тэд тагтны хажууд зогсоод эцэс төгсөлгүй зомби урсан ирэхийг харав. Сандра бүгдэд нь хурдлагыг сануулв. Гэтэл урдах хонглыг зомби нар хаачихсан байлаа. Ламбо пуужин харавчийг өргөн хүчээр зам гаргахаар зэхэж байтал гинэт агаараас нэгэн сүүдэр унаж ирэв. Энэ ирч бас зомби шиг харагдаж байлаа. Гэвч нүдэнд нь ер бусын сэргэлэн байдал тодорно. Сандра болон бусад нь муу зүйл болохыг зөнгөөрөө мэдэв. Тэд амь тэмцэн ард тийш ухарлаа. Гэтэл галын шатны хаалга цоочтой байв. Ламбо төгжээг тасралтгүй татаж оролдов. Гэвч энэ зомби юу ч болоогүй мэт байлаа. Сандра цочин муу ёр хэмээн уулгалдав. Зомби нарын хаантай таарчихсан юм биш биз? Тэр амандаа ээжээ баяртай хэмээн давцаар байв. Гэтэл зомби нарын хаан гинэт догдолж эхлэв. Тэр ээж хэмээх ганц үгийг дахин давтав. Дараа нь зомби нарын хаан үннийг ярьж эхлэв. Ээж нь түүнийг багаас нь хүний махаар хоолдог байсан гэж хэлв. Бүр өөрт нь Ханнибал хэмээх нэр өгсөн аж. Тиймээс тэр өнөөгийн энэ дүр төрхтэй болжээ. Сандра сониучирхан асуув. Түүний ээж яг хин юм бэ? Зомби нарын хаан танил нэрийг бовтнон хэлв. Тэр нь Сандрагийн хадам их байлаа. Зомби нарын хаан ээжийг нь чөтгөр эзэмсэн гэж сэжиглэж байв. Тэр тусгай зан үйлээр дамжуулна өгсөн сүнснүүдийн үе олныг дуудсан байжээ. Энэ зомби нарын гам шиг. Үнэн дээр тэр эмэгтэй хийсэн хэрэг байв. Одоо арай гэж ухаан санаанд сэргсэний дараа зомби нарын хаан Сандрагаас ээжийг нь аврахад туслахыг хүсв. Энд байгаа зомби нарыг өөрөө зохицуулна гэжээ. Гэвч Сандрагийн төсөөлөөгүй зүйл нь түүний загалмайлсан эцэг аль хэдийн хадам ихийнх нь жинхэнэ дүрийг таньсан байжээ. Өмнө нь хадам их нь охины цус үргэхийг санал болгоход Санвартан олон жилийн өмнө өөрийн устгаж байсан чөтгөр шүүлсэн хүнийг санав. Тэр чөтгөр охтын цусыг сорох дуртай байжээ. Мөн дүрээ хуйрахтаа гарамгаа байсан. Ингээд хадам ихч дүр эсхээ болов. Аимшигтай ярцгар царайгаа ил гаргав. Аз болоход Санвартан урдчлан бэлтгэсэн байлаа. Тэр ариун усаа сүртэйхэн цацав. Энэ хооронд Сандра болон бусад нь подуулт буцаж ирээд байв. Тэр зомби нарын хааны амнаас зомби нарын сул талыг мэдэж авчээ. Тэд дуу чимээнд маш мэдрэмтгий аж. Сандра бүгдээрээ хөгжмийн зэмсэг зүүхийг тушаав. Тэгээд задгаа талбайд чангаар дуулж бүжиглэв. Зомби нар бүгд цуглан эртэл хүлээгээд тэд даруй автомат буугаа өргөн зомби нарын сүрэг рүү шүршиж эхлэв. Олон тооны сүмний хонгой газрыг тасралтгүй цоглоо. Зомби нар тариа хадах мэт нэгээрээ унав. Харин чөтгөрт эзэгдсэн хадам их нь ариун усны угаалтад амьсгал хурааж эхлэв. Удалгүй түүний амнаас нэгэн сүнс өнхрөн гарч ирэв. Номсогч яаран түүнийг шилэн савнд хийв. Энэ жаал бол домогт гардаг чөтгөр байлаа. Гаражид байсан Сандра болон бусад хүмүүс өмнө нь байсан бүх зомбиг устгаж дуусав. Энэ хэсэг хүмүүс аз таарч санамсаргүйгээр зомбигийн сүрлийг даван туулжээ. Ингээд зомбигийн төрлөг киноны бүх үйл явдал дууслаа. Эмэгтэй ганцаараа сүрлийн дараах эзгүй гудамжаар алхна. Гэтэл ард нь гинэт хачин жигтэй дүрс гарч ирэв. Түүний царай мөрөөж араатан мэт аимшигтай харагдана. Амьд хүн хармагцаа. Араатан шиг дайран өсрөв. 2026 онд шинээр нээлттэй хийсэн зомбигийн аимшиг бие дөхөстийг оршуулна. Киног та бүхэнд хүргэе. Түүхийг урд өмнө байгаагүй. Туршилтын ослоос эхлүүлэн өгүүлье. Хит хүчтэй цахилгаан соромзон импульс араас даяар тархав. Араас дээрх 500 мянган оршин суугч хүн дээр амиа алдав. Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар ийм хүчтэй импульс тархийг шууд гэмтээдэг аж. Оршин суугчдын амьд үлдэх найдвар тун өчүүхэн байв. Гэвч гол дүр Моли эргэлзэлгүйгээр энэ гамшигын бүсэд иржээ. Учир нь нөхөр нь энэ арал дээр ажилладаг байв. Одоо тэр сургууй алга болсон хүмүүсийн жагсаалтанд оржээ. Нөхөр нь үнэхээр нас барсан байсан ч Моли түүний цогцыг заавал олохоор шийджээ. Гэвч эрх баригчдын арга хэмжээ учир битүүлэг байв. Хэрэг гармагц арлыг бүхэлд нь хаажээ. Мэдээний хэвлэл мэдээллийг байтугай. Нас барагчдын ар гэрийнхнийг ч ойртуулсангүй. Моли арга бүхнийг сүйгчилсээр эцэст нь цогцос цуглуулах сайн дурын ажилтны дүрээр гаралт нэвтрлээ. Үнэн дээр олон хүн түүнтэй адилхан энэ боломжийг ашиглан сургуй болсон ойр дотныхноо хайхыг хүсэж байв. Гэвч ахлагч цэргийн офицерын хэлсэн хэдхэн үг сайн дурынхныг тэр дорн үүмүүлж орхив. Зарим цогцост тайлбарлашгүй хачирхалтай өөрчлөлт гарчээ. Тэд ямар ч шинж тэмдэггүй үхэд дахин амилж байв. Олон нийтийн сэтгэл хөдлөлийг намжаахын тулд офицер эдгээр амьд үхэгсдийн хөдөлгөөн удаан ямар ч давтлах шинжгүй гэж яаран тайлбарлав. Мөн гудамж бүрийг буутай цэргүүд хамгаалж байлаа. Моли айсандаа царайн цонхив. Гэвч сургуй болсон нөхрөө бодоод шүдээ 100 тэсэж үлджээ. Хэрэглээ авсны дараа Моли үндсэн багийн хамт автобуст сууж тусгаарлалтын бүс рүү цогцос цуглуулахаар хөдлөлөө. Нүдний өмнөх дүр зураг үнэхээр тэсвэрлэшгүй байв. Хаа сайгүй үнс нурам балгас хөвсөрнө. Урд нь хөлс хөдөлгөөнтэй байсан арлын суурин ухмал оршуулгын газар болжээ. Сайн дурынхан хоёулахнаа нэг баг болж гудамжаар айл бүрээр орж цогцос цуглуулна. Моли том танхимаар болгоомжтой сэмхэн нэвтэрч хөшигний цаанаас нэг гэр бүлийн 3 цогцыг шууд олж харав. Гэвч үхэс дэндүү гинтийн иржээ. Тэд усны цоргыг ч хааж амжаагүй байв. Молигийн хамтрагч энэ дүр зургийг төвчж чадсангүй. Тэгээд эргэж харан сайн дурынхны игнэнээс гарлаа.
Молигийн хоёр дахь хамтрагчийг Джейсон гэдэг. Энэ нөхөр нилээд Хевнийг задгаа талдаа харагдана. Цогцос хараад зогсохгүй огтхонч тавгүйцэхгүй. Бүр амандаа ая оруулан хідэн үг шидлэнэ. Джейсоны нөлөөгөөр Молич энэ цогцос цуглуулах ажилд аажмаар тасжээ. Ядаж аимшигтай цогцос харсан ч айсандаа хашгирхаа байсан байв. Молигийн сэтгэлд нэг зүйл маш тодорхой байлаа. Сайн дурынхны хамгийн их айдаг зүйл нь цогцсны аимшигт байдал биш. Харин цогцсны овоолго дундаас танил царай олж харах явдал байв. Миний хүүхэд. Ханан дээрх хурмын зургийг хараад Моли нөхөртөөгөө өнгөрүүлсэн аз жаргалтай мөчүүдээ эргэн санав. Тэр нөхрийнхөө ажилтдаг өмнөд хэсэгт шууд очиж хайхыг хүссэн. Гэвч цэргийнхэн тентгийн гал одоо ч унтраагүй. Тус бүс бүрэн хаалттай хിവэр гэж хэлв. Моли цогцос цуглуулахын зэрэгцээ төгшин хүлээхээс өөр аргагүй болов. Тэр өдөр Мол хамтрагч Джейсонтойгоо нэг дэлгүүрийн хаалгыг эвдэн оржээ. Гэтэл гаднаас тасалдан үргэлжилсэн хашгиран сонсогдов. Нэг сайн дурын ажилтан гудамж руу гүйн гарч дохионы пуужин асаав. Тэд амьд өгтөл олсон байжээ. Мэдээ авсан цэргүүд ирээд хид хідэн удаа буудлаа. Молигийн зүрх төгшөв. Тэр хамгийн ойрын агуулх руу яарамгүй орлоо. Гарч идэнгээ доош тусгав. Газар дээр цусны мөр үлдсэн байв. Тэр тавиурыг хараад тэнд хүний дүрс зогсож байхыг олж мэдэв. Энд хүртэл амьд өгтөл байна гэж хэн санах билээ. Гэвч цэргийнхэн аль хэдийн тодорхой мэдгдсэн байлаа. Эдгээр нөхөд түрэмгий биш гэж Джейсон сандарсан шинжгүй дохионы сум асаав. Удалгүй чихний хажууханд хид хідэн буун дуу нижигнэв. Моли учир битүүсгээр сэтгэл нь хоосров. Тэр эдгээр амьд өгтлүүдийг бас л хүн гэж үзэж болох юм шиг санагддаг байв. Ингэж хэрцгийгээр хядуулж болохгүй. Цэргийнхний хүйтэн хөндий хандлага Молиг нөхрөө олох гэсэн хүслээ улам яарвчлахад хүргэв. Гэвч энэ газар жижиг арлын хамгийн хойд үзүүрт байлаа. Нөхрийнх нь ажилтдаг газраас маш хол. Тэр хид хідэн удаа хөл хорионы үеэр ганцаараа салхаар завджээ. Гэвч бүрт нь өөр сайн дурынхан олж хардаг байв. Хичнээн хурдан гүйсэн ч цэргүүдийн эргүүлт баригдах нь гарцаагүй. Удаан бодсны эцэст тэр хамтрагч Джейсонд очиж бодлоо хэлв. Өөртөө нь хамт яваасай гэж найджээ. Өмнөд тусгаарлах бүсэд сэм нэвтэрч нөхрөө хайхаар Джейсон юу бодсныг хэн мэдэх вэ? Тэр Молигийн хүсэлтийг шууд зөвшөөрчихв. Маргааш өглөө эрт Джейсон нэгэн засварын газрын хаалгыг хүчээр онгойлгов. Тэр шууд л Бартат замын мотоцикл сонголоо. Энэ удаагийн зам нилээд хол. Өнөө олж авахгүй бол яаж амжих билээ? Хоёул явах замынхаа чиглэлийг анхаарлаа төвлөрүүлэн ярилцаж байв. Гэвч газар хэвтэж байсан нийс ягаан үстэй эмэгтэйг анзаарсангүй. Тэр чимээ гаргалгүй нүдээ нээв. Тэгээд ямар ч шинж тэмдэггүйгээр босож ирлээ. Моли чимээ сонсоод гарч идэнгээ өргөв. Нийс ягаан үстэй эмэгтэй амаа хөдөлгөж байхыг харав. Шүдэн тачигнан үрэлдэх чимээ гаргана. Хоёулын зүрх балхийн хүндэрлээ. Тэд тэр даруй мотоциклоо түлхсээр засварын газрыг орхив. Дөнгөж саяхны тэр амьд өгтлийн догшин төрх. Өмнөх мангар царайтай нөхдүүдээс эрс өөр байлаа. Тэр хизээ мүдгүй дайрч хүн гимтэхээр санагдав. Хоёул мотоциклтайгаа хурдны замаар салхи татуулан тавхилаа. Замын голд олон хаягдсан машин овоорсон байсан ч мотоциклийн уян хатан хөдөлгөөнөөр тэд өмнөд тусгаарлах бүсэд улам ойрцоор байв. Гэвч Молигийн баяр хөөр удаан үргэлжилсэнгүй. Джейсон гинэт тормосоо огцом гишгэн машинаа зогсов. Учир нь урд талд цэргийн эргүүлийн машин байлаа. Хоёул машины ард нуугданд нөгөө тал холдохыг чимээгүй хүлээв. Моли толгоогоо эргүүлээд нэгэн амьд өгтөл ойртож байхыг харав. Гинэт буун дуу тас хийв. Цэргийн цэрэг буудсан байжээ. Тэр хоёр азар илэрсэнгүй. Тэд хоромч алдах ирэхгүй байв. Тэгээд тэр даруй мотоциклтоо мордон замаа үргэлжлүүлв. Өмнөд тусгаарлах бүсэд ойртох тусам тэнгэр дэх утаа улам өтгөрч байлаа. Цэргийнхэн худал хилээгүй бололтой. Эндхийн төмөр одоо ч тархсаар байв. Тэд толгод дээр зогсоод алсыг ширтв. Яг л сүүлийн төгсгөлийн дүр зураг. Джейсон хөлийнхөө доорхийн дөрөөг огцом гიშгэв. Эцэст нь гамшигт хамгийн их нэрвэгдсэн өмнөд тусгаарлах бүсэд орлоо. Харанхуй болохоос өмнө тэд хаягдсан нэгэн барилга олж харлаа. Тэнд хоноглож амархаар шийдэв. Гэвч хоёул дөнгөж суудал. Бадрун биетэй нэгэн амьд өгтөл дайран орж ирэв. Джейсон ихэндээ тоосонгүй. Гэтэл өнөөх гинэт галзуурсан мэт урагш дайрав. Гинэт буун дуу сонсогдлоо. Нэгэн цэрэг хизээ ирсэн нь мэдэгдэхгүй хаалган дээр гарч ирэв. Тэр Джейсонд илүү болгоомжтой байхыг сануулв. Төв бүсэд ойртох тусам амьд өгтлүүд улам догшин болж байлаа. Мол хоёр хориотой бүсэд дур мэдэн нэвтэрснийг мэдсэн. Логон нэртэй цэрэг тэднийг заавал тусгаарлан байцаахаар зүтгэв. Гэтэл тэр түр зуур эргэх хооронд Джейсон гүйн очиж Молид хэлв. Джейсон түүнийг орхин ганцаараа зүгтчихжээ. Молигийн сэтгэлд сэрэмж төрөв. Гэвч логон нөхрийг нь олоход туслана гэж сонсоод тэр зориг гарган цэргийн машинд суув. Моли анханасаа шуудхан нөхрийнхөө ажилтдаг газар хүрэхийг хүссэн юм. Гэвч логон заавал гэртээ харж хэрэгтэй зүйлсээ авна гэв. Тэнгэрийн өнгө аажмаар харанхуйлж эхэллээ. Тэр ч бас түүний саналыг дагахаас өөр аргагүй болов. Логон ихэд баярлжээ. Тэр бүр үүнд зориулж тансаг оройн зоог бэлдсэн байв. Гэвч Молигийн хоолойч орсонгүй. Тэр ширээн дээр олон хамт ахуулсан зураг байхыг харав. Логоны царай гинэт барайв. Тэр гамшиг эхлэх үед өөрөө гадагш үүрэг гүйцэтгэж яваад арайхийн амьд гарсан гэв. Хөөхий жирэмсэн ихнэр нь газар дээрээ амиа алдсан байжээ. Молигийн нүдэнд нулимс цэйлэгнэв. Энэ гинтийн гамшиг хичнээн олон аз жаргалтай гэр бүлийг сүрүүлснийг хэн мэдэх билээ. Түүнийг өө гашуудаа живээд сэхээ байсан тэр мөчөд логон гинэт хачирхалтай санал тавив.
Тэр Моллиг нас барсан эхнэрийнхээ хувцсыг өмсөд өөртөө нь бүжиглэхийг хүсжээ. Хоёулаа энэ гамшихаар хайртай хүнээ алдсан байлаа. Тиймээс Молли татгалзах шалтгаан огт олсонгүй. Уянгалаг хөгжим их шилжэхэд тэд чанга тэврэлдэв. Моллигийн бодол нөхөртөөгөө өнгөрүүлсэн жаргалтай мөчүүдээр дүүрчээ. Харин Логон Моллиг бүрэн эхнэрээ мэтээр төсөөлж байв. Хөгжим дуусах хүртэл тэр Моллид өмнө нь бэлдсэн хормын бөгжийг зүгээгүй олж мэдэв. Логоны царай уур хилэнгээр дүүрв. Тэр Моллиг дулаахан уур амьсгалыг эвдлээ гэж боджээ. Молли өөрөө аль хэдийн хормын бөгжтэй гэдгийг тайлбарлав. Түүнийгээ тайлаад өөр бөгж зүүхийг хүсэхгүй байв. Гэвч Логон огт тоосонгүй, улам бүр шахаж эхлэв. Молли эргэж харан хажуугийн унтлагын өрөөнд орлоо. Хаалгаа дотроос нь төгцснийхээ дараа л тэр мэдэв. Орон дээр эмэгтэй хүний цогцос хэвтэж байлаа. Хевлийн өндөр овоожээ. Тэр бол Логоны нас барсан эхнэр байв. Моллигийн сэтгэл хүйт даав. Тэр шийдэмдий цонхоор дамжин гадагш гарлаа. Гэвч солиотой цэрэг араас нь салсангүй. Тэр сандран замраагүй гүйсээр агуулхад орч нуугдав. Гарч шийдэмдийн гэрэл тусган цааш харуул. Буланд гинэт бөөнөрөө гинжээр хүлэгдсэн амьд өгтлүүд гарч ирэв. Молли айсандаа гамаа чанга дарлаа. Логоны хөлийн чимээ улам ойртож байв. Тэр арга сүүгчилж хормын бөгжөө тайлав. Дараа нь өөрийгөө ил гарган Логоны эхнэрийн ярианы өнгийг дуурайн. Бөгжөө хайж байгаагаа хэлв. Энэ нэр угаасаа баг зэрэг солиотой байлаа. Моллигийн үгэнд тэр үнэхээр хууртав. Тэр нүдэндээ нулимстайгаар ийм олон амьд өгтлийг барьж судалсан нь эхнэрээч бас амьлуулж чадна гэсэн найдварынх байсныг хэлв. Молли дүр эсгэн дуулууртай дагав. Логон сонор сэрэмжээ сулруулах мөчийг хүлээгээд урьдчилан нуусан зэвсгээ хурдан гаргаж ирэв. Логоны нүдэнд итгэмээргүй гайхшрал тодров. Тэр хүзүүгээ дарсан хിവэр дургуутсан газарт унав. Молли энэ солиотыг огт тоосонгүй. Түүний биеэс машины түлхүүрийг сугалж аваад машинаа асаан зүгтах гэж байхдаа Логоны жирэмсэн эхнэрийг санамсаргүй олж харав. Тэр үнэхээр амилсан байлаа. Эмэгтэй айдсаа хүчээр дарж хий гიშгэн хэргийн газраас хурдлан холдов. Маргааш нь нүд ирэмхийн зөөр ирлээ. Молли жолоочийн суудал дээр сэрэв. Урд замыг саад хаасан байлаа. Одоо тэр машинаа орхиод явахаас өөр аргагүй болов. Эзгүүрсэн хурдны зам дээр тоо томшгүй олон машин хөвлөрнө. Молли тэднийг үлс тоон хамаг хурдаараа урагшилсан. Гэтэл араас нь хүнд хөлийн чимээ сонсогдов. Нэгэн амьд өгтөл архиран дайран ирлээ. Тэр нүд ирэмхийн зуур хажуу тийш хөмөрсөн автобус руу шурган орлоо. Амьд өгтлийн хөдөлгөөн хязгаарлагдсныг ашиглан Молли хүнд зүйл шүүрэн авч хамаг хүчээрээ зөхөв. Дайсан дахиж хөдөлсөнгүй шалгасныхаа дараа тэр аврах том сүхийг авч замаа үргэлж зүүлв. Эндээс нөхрийнх нь байгаа газар хүртэл 6 бээр дутуу байлаа. Молли нэгэн кемпер олж тэнд нэг хонхоор болов. Ханын дээр машины эзний 4 ам бүлтэй гэр бүлийн зураг наалттай байв. Тэд аль хэдийн азгуутаж аюулд орсон нь тодорхой. Тэр өөрөө ч анзааралгүй шүн дунд хүрчээ. Гадаа гинэт хачин чимээ гарлаа. Тэр гар хөлөө чимээгүйхэн хөдөлгөн машинаас буу. Гэтэл итгэмээргүй цочир дүр зураг олж харлаа. Нэг зомби нүх ухаж байв. Молли ойртож байгааг тэр анзаарлаа. Гэвч тэр огт дайрсангүй. Харин гэр бүлийнхнийхээ цогцыг чимээгүйхэн тэрвэрч нүхэнд хийв. Молли түүнийг машины эзэн болохыг танилаа. Тэссэнгүй, дэргэд нь очиод гар сунгав. Эцэст нь цогцос болон хувирсан машины эзэн өөрөө нөхрөө өсрөн орлоо. Тэр ойрхон зогсох Молли руу нэг харав. Молли юу хэлэх гээд байгааг нь ойлгов. Тэр машины эзнийг сүүлчийн замд нь өдөв. Мөн түүнийг гэр бүлийнхнийх нь хамт нутаглуулв. Маргааш нь үд төхөж байхад Молли эцэст нь нөхрийнхөө амьдарч байсан зочид буудалд ирэв. Түүний сэтгэл учир битүүлгээр хүндэрчээ. Тэр замын турш явсаар бараг нэг ч амьд үлдсэн хүнтэй таараагүй. Молли аль хэдийн сэтгэл зүйн хувьд бэлэн болсон байлаа. Нөхөр нь амьд үлдээгүй байх гэж тэр таамаглав. Тэр хонглын үзүүрт аажуухан хурч ирээд нөхрийнхөө өрөөг эцэст нь оллоо. Сэтгэл нь хүндхэн байсан ч хаалгыг түлхэн нээлээ. Орны хажууд үнэхээр нэг цогцос хэвтэж байв. Молли өө гашууга арай ядан барьж нөхрийнхөө өмнө чимээгүйхэн суув. Нүдэнд нь нулимс цэглэгнэж байсан ч нөхрийнх нь хуруу хоосон байгааг олж харлаа. Тэдний хормын бөгж угаалгын өрөөний угаалдуурын тавцан дээр байв. Ширээн дээр бас нэг үзэсгэлэн тэмэгтэйн ажлын үнэмлэх байлаа. Молли тэр даруй санав. Тэдний хамгийн сүүлчийн уулзалтыг тэр өмнө нь нөхрөө дагаж энэ жижиг аралд хамт амьдрахыг хүссэн ч нөхөр нь хайр найргүй татгалцсан байв. Учир нь тэр аль хэдийн өөр эмэгтэйд дурлсан байжээ. Энэ мөчид Молли гашуудах уу, баярлах уу гэдгээ ч мэдсэнгүй. Тэр мянган бээрийн замыг туулж зовлон бэрхшээлийг даван энэ новшийн эрийг олох гэж ирсэн байлаа. Гэтэл ардаас нь гинэт хөлийн чимээ сонсогдов. Өмнө нь зүгтсэн хамтрагч Джейсон байлаа. Тэр эр Моллигийн төлөө санаа зовсоор байсан аж. Тиймээс өөрөө гүйж ирээд түүнтэй нийлв. Хоёр хөөрхий далайн эрэг дээр суугаад сэтгэлээ удлав. Молли нөхөртөөгөө байгуулсан гэрлэлтэд аврахыг хүсэж байв. Харин Джейсон гэрийнхэндээ өөрийгөө бүтлгүй новш биш гэдгээ батлахыг хүсэж байлаа. Хоёул шөнийн харанхуйд архитан онжээ. Маргааш өглөөс ирэхэд Молли бүхнийг бүрэн тавьж явуулсан байв. Тэр нөхрийнхөө өрөөнд дахин орж гар дээр хормын бөгжөө тайллаа. Ингээд энэ гэрлэлтэд бүр мөсөн салах ёс гүйцэтгэв. Мөн өнгөрсөн үеийн өөртөөгөө эвлэрлээ. Эцэст нь Джейсоны тусламжтайгаар тэр нөхрийнхөө цогцыг завинд гаргав. Түүнийг урсгал даган ирэх чөлөө рүү үрд хөвүүлэхээр бүхнийг дуусгасныхаа дараа Молли Джейсоны хамт машинтайгаа хойд бааз руу буцав. Замдаа шар үстэй нэг зомбитой таарав. Түүнийг цэрэг Логоны эхнэр болохыг Молли шууд танилаа.
Гэвч гидсэн аль хэдийн товоохоо болжээ. Молли ямар нэгэн зүйлийг ойлгосон бололтой. Тэр зомбигийн харцыг даган нэгэн болгосны өмнө гүйж очив. Тэнд үнэхээр нэг дөнгөж төрсөн эрүүл нярай хүүхэд хэвтэж байлаа. Хоёул гайхан нүдээ бүлтгэлгэв. Хэдийгээр дэлхийн хуучин дэг журам нуран унсан ч хайр халамж амьдрал үхлийг даван гарч чаддаг. Цөхрөлийн дундаас найдвар төрдөг юм. Энэ кино аимшигтай. Цус үзэгдлүүдийг нэг их харуулаагүй. Харин гол дүрийн эмэгтэйн сэтгэлийн замналыг өгүүлдэг. Энэ бол түүний нөхрөө ирсэн аялал төдийгүй. Өөрийгөө аврах зам байсан юм. Эцсийн эцэст ихэнх хүн хүсэл тэмүүллийнхээ төлөө амиа дэмчин тавьдаг. Мөн харамслын дунд өсөж сурдаг. Ингээд өнөөдрийн тайлбар ингээд хүрээд дууслаа. Өөр бодолтой найзууд байвал сэтгэгдлийн хэсэгт саналаа үлдэн ярилцаарай. Дараагийн дугаараар уулзцгаая.